hi guys. Манай подкаст альтернатив подкастын ээлж нэгэн дугаар эхлэх бэлэн болоод байна. За энэ удаа бид нэр арга халахын алдартай аялагчдаас цуглуулсан байгаа. За ингээд манай зочноор Дайма, Жавзаа хоёр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бид нэр энэ удаа бол мэдээж одоо сайхан 7 сарын гарчлаа. За одоо ер нь бол сайхан амралт зугаалan цаг мөч эхэлж чинь, наадамч эхэлж чинь. Сая бас дан шиг болоод байх шиг байна. За тэгээд бид нар бол аялын тухай ярина. За тэгээд аялыг бол олон өнцгөөс нь ярих болов уу гэж бодож байна. Дотоодын аялал, гадаадын аялал, соёлын аялал, экстрим аялал гэл ингээл янз янзээр ярих баг. Тэгээд аяллаас гадна тэгээд нөө аялал дээр учирдаг янз янз зэлэмнүүдийг ярина. Тэгээд энэ бол нөгөө нэг тодорхой нэг резюмер 9 шидийн юм байхгүй. Тэгэл хэдүүлээ ярилцсан. За тэгэхээр ер нь яг халаахын тулд гэх юм уу хамгийн сүүлд хийсэн аяллахаа талаас ярьж эхлэе те. За Жавзаагаас эхлэе. Хамгийн сүүлд ямар аялал хийвэ гэдний талаар ярьж гэж. 7 хоног болгон л аялдсан шүү дээ. Тэгээ тэрний хамгийн сүүлд. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр за ямар ч тач эхлээд нөгөө нэг үзэж байгаа хүмүүстэй эхлээд өөрийнхөө аяллаа бэкграунд талаасаа нэг мэдээлэл өгчээ те. Тэгэхээр за миний хувьд болохоор яг гэр бүлийн аялал хийдэг. Тэрнийхээ дагуу яг YouTube хуудас хөтлөө явдаг. Тэгээ YouTube-ийн видео тэмдэглэл Nomad Runner гэсэн нэрээр ер нь бол явдаг. Доор оруулсан бидний description дээр. Тийм. Тэгээд тэр үднээс болохоор ер нь за бид хоёр болохоор ингээд гэр бүл 3 хүүхэдтэй. За тэгээд хоёулаа ингээд 9-6-гийн ажилтай. Гэхдээ ер нь бол энэ аяллыг амьдралынхаа хим маяг ингээд болгоод одоогийн байдлаар нэг 2 жил болж байгаа гэх юм уу? 7 хоног болгоо ажиллаж байна. Үгүй яг 7 хоног болгоо юм шүү дээ. Гэхдээ энэ жилийн хувьд бол 24 оны ер нь бол 5 сараас эхэлсэн юм байна тий. Тэгээ одоо 26 оны 5 сар гэж яг 2 жил болчихсон байгаа. Тэгээд эхний жилийн хугацаанд бол нэлээд ингээд build up хийсэн. Одоо яг энэ сүүлийн өнгөрсөн 1 жилийн хугацаанд бол илүү жоохон яг амбицтай ингээд аялын еврогоо ингээд орж эхэлсэн гэх юм уу. За тэгээд одоо тэгэхээр нөгөө ийм ингээд тогтмол цагийн ажилтаа учраас 7 хоног тутамдаа гэдэг ч юм уу чадахгүй бол мэдээж 14 хоног тутамдаа ер нь бол аялал хийж тэргээр ингээ видео контент хүргэдэг тий. Яг хамгийн сүүлийн аялал нь бол хотоос айгүй ойрхон Бацүмбрийн Баянголын ам гэд байгаа. Тэн дээр зүгээр хоёулахнаа хүүхдүүдэд орхиод за булгандсан биш. Тий. Ер нь бол зүгээр дейт хийсэн. Кемпинг дейт. Тийм. Тэгээд тиймэрхүү байдлаар одоо хамгийн сүүлийнх нь бол тэр байна. За яг тэрний өмнөх нь гэх юм бол говийн аялал хийсэн хүүхдүүдтэйгээ яг нөгөө нэг амралтын одоо public holiday тарж байгаа шүү дээ. 6 сарын 1 гэдэг ч юм уу. Одоо удахгүй наадмын өдрүүд эхлэх гэж байна. Урт өдрүүд эхлэх гэж байна. Тэгээ ер нь тэр болгоныг ингээ алдахгүй эртнээс нь төлөвлөж жагаад аяллуудаа хийдэг. Тийм. Тэгэхээр яг тэр үднээс бол хамгийн сүүлийн одоо 2 аялал нь бол тийм аяллууд хийсэн байна. Тийм. Бүгдээрээ ингээ манай YouTube хуудсанд орсон байгаа. Танаа YouTube хуудас бас айгу гоё аялал. Би нэг өвлийн хідэн аяллуудыг үзчихсэн юм бас айгу гоё санагдсан. Зуны аялал бол бас хүмүүс л өөртөө бас явж үзэх. Өвлийн аяллыг чинь хүн болгон бас яваад чаддаггүй те. Бас рисктэй өвлийн аялал чинь бас найдвартай машин тэрэгтэй явахгүй аюултай. Тэр өвлийн аяллууд нь надад амар сонирхолтой санагдчихсэн. За Даймагийн хувьд хамгийн сүүлийн аяллууд. За би дөнгөс аяллаас ирлээ. Муха флекс чинь яавра цуглуулсан. Тийм голын ирэг дээрс ирлээ. Нааг Дамдасран гэдэг. Тэгээ нөгөө Монголдо одоо юм каяк завны аяллыг одоо аяллаар дамжуулаад спортыг хөгжүүлэх сонирхолтой тийм залуу гэх юм уу. Тэгээд одоо зуны уйлралт нь ганц одоо 3-4 сар л үлддэг шүү дээ. 101 сар 6 биш гэхчээр тэгэхээр тэр сард нь амжуулаад ерөнхийдөө аяллуудаа хаана боломжтой тэр газрын зохион байгуулалт явуулдаг. За өнгөрсөн намраас хойш бол Улаанбаатарт буюу одоо яг хотын төвдөө туулгалаар маршрут гаргаад за ингээд каяк цав буюу одоо сэлүүрт цавны аяллыг хийлгдэг болж байгаа. Тэгээд одоо хийгээд нэг сар хэрэтээ үргэлжлээд явж байна. Харьцангуй одоо эхэлжсэн бодох юм бол аялал маань тогтворж яваад те одоо хүмүүс тодорхой хэмжээнд танигдаа. Тэгээд бас нэг сонирхолтой их гоё юмнууд болно. Тэрийг үргэлжлүүлээд одоо нэг яриан дундаа яриа. Дөнгөс сая бол би яг л аяллаасаа ирлээ. Хамгийн сүүлд гэх юм бол. Дуулуулын хаанаас яваад ер нь хэдэн километр орчим явдаг юм? 3 төрлийн маршрутын сонголттой одоо манайх. Хамгийн одоо сеф буюу одоо 2 км Maaшлын гүнээс зайсан гүнээ орно 2 км газар. Тийм энэ бол манай хамгийн богино маршрут. Бас хамгийн сеф нь хамгийн аюулгүй гэж үзэж байгаа. За манай аялал болгон дээр ер нь аюулгүй байдал гэдэг бол хамгийн чухал байгаа. Экстрим аялал те тэр чинь хүний амнаас иргэдэг аялал учраас. За тэгээд хөтчнэр маань бол
одоо 5 хүн тотон дээр нэг хөтж гараад хүний аюулгүй байдлыг хамгаална. Гарахаас өмнө мэдээж аюулгүй ажиллагааны зааварчилгаа. За тэгээд дээрэс нь жижигхэн воркшоп, сургалт те тэгээ хуурай дадлага маяг юм хийж чаад тэгээд аялалтаа гардаг. За хоёр дахь дундын маршрут нь бол Sky Resort-ын тушаа нэг улаан гүр үүд шүү дээ. Тэр Sky Resort-ын тушаагаас 9 км урсаад Маршлын гүр дээр дуусдаг. Энэ бол нэг ойролцоогоор 3 цаг орчмын аялал. За хамгийн урт нь бол яг хагас өдөр гарангийн аялал 6-аас 7 цагийн аялал болдог. 23 км. За Монгол шигтгэний зүүн талд нэг гачуурт нэг харуулсан тохоо гэж үүдэж шүү дээ. Тэр харуулсан тохоогоос наашаа урсаад Маршлын гүрэн дээр бас аялал манд дуусдаг. Тэгээ барин дандаа Маршлын гүрэн дээр байдаг юм шүү дээ. Энэ бол барин байнгын байрлаж байж байгаас нь Маршлын гүрэн гэсэн. Дэйт хийхэд бол хамгийн гоё хөлбөрүүд байна тий. Каяк тий. Тий. Вау. Сая бодж үзег юм байна. Сая бүр нэг юу яасан? Амар сонирхолтой нэг юм болсон. За нэг залуу хоёроо холбогдоод би яг тухайд гадаад явжсэн. Тэгсэн юм уу? Тэгсэн чинь спойлт гэдэг. Гэрлэх саналтай байсан юм аа. Тийм л шүү дээ. Шууд тэгж төсөөлөгдөж мэдээж импликтэй үнэсээ өнгөдөг чинь дээ. Тэгээд бид хэдийд бас анхны тохиолдол шүү дээ тийм. Одоо завин дээр нөгөө нэг зүтсгүүдээ бөөж өгөх гээд байдаг. Тэг бид хэд өөрсдөө сандраад боо юм болж байгаа байхгүй. За одоо яаж хийх вэ гэд. Тэгээ ирээд маш бүр ингээд байж бол хамгийн сейф байдлаар одоо бүх юмудаа ингээ хангаад тий аюулгүй байдлыг хангаад за та одоо ингэж явж байгаа яг тэр нэг тохоогоор гараад энэ салаагаар гараад тэгэл айгүй гоё зөөл урсгалтаа тэгэхээр ингэж гарч ирээд нөгөө бөөжөө өгөө тий гэт тэгсэн чинь ингээд хосын завин дээр явчихгууд хоцын завч хоёул уршаар суудаг байхгүй. Тэнгүүт маань залуу яхад эргэж харж бөгжөө өгөх болчих гээд тэгээд ч нөгөө нэг тэнцвэр алдагдаад бас усан дуунах магадлал ихсэж штэ. Гэс ингээд бөгжөө гол руу алдчихлаа те. Тэгсэн чинь зөвлөдөж жагаад за тэгвэл тусдаа завин дээр явчихаа. Тэгээд тусдаа завин дээр явгоот нь хажуудлаар нь очиод ингээд гаргаж ирэх юу айг орон зай дээр бид нар ингээд одоо башрандаас нь холдоод ингээд бах юм ярихгүй. Тэгээ амар гоё тохиролцоол яваад явсан юм байна. Би өөрөө байгаагүй байхгүй юу гэж чинь. Тэгээд маа одоо дүүнэр ярьж байгаа. Тэгсэн чинь эмэгтэй нь онцтой юм да. Oh my god. Тэгээ эмэгтэй унаад усаас гарч ирсэн чинь бүгжээ гэсэн ёо. Тийм байж болт юм уу. Тэгээд нөө энэ нэг юм тойд яа фактцсан шиг юм болж байгаа шүү дээ. Тэгс чинь мараа идэгээд иргэдэнэ гарснаа эргэтэй юм төлөх байсан. Хоёул тэр угаацсан бол тэгээд хоёул ингэ унагсан шүү дээ. Тэгвэл бүр хитрхээр романтик болох юм шүү. Тэгсэн чинь за ямар таач ирсэн гэсэн хизээч мартагдахгүй нөгөө юу болсон тий. Амар гоё болсон. Тэгээд одоо юу гэдгийг тэр эмэгтэй нь хамгийн гол нь сандарсандаа авцсан уу нэг бол үнэхээр зүйтэй. Яг ингээд явагт заа гэлтэйсэн. Тэгээд ямар ч зөвшөөрсөн нэг тийм тохиолдол. Наа чи бас тий бас 7 хоногийн өмнө үйл явдлахгүй юм чи. Сайн нэг үерж мүрлэхээс өмнө л тэр тэдний өмнө. Тийм ихтэй нэг амар норцсон тий бүгд амар норц тий. Тэр ихтэй контент байгаа тэр залуу өөрөө ингээд камертай явжсэн. Бид нар ашиглуулна нэг бол бас ашиглаад их гоё яваа байхгүй юу. Тэ арайч ашиглахгүй байх л та. За наа чи бас ховор тохиолдол юм тий. Харин тийм. За. Үгүй маршрутны сонсохоор л шууд юу шүү дээ. Нөгөө одоо ингээл ялангуяа зуны орой олчихсан. Орой болохоор ингээл гэгэлзээл те хүмүүстэй яг их үгээл те ялангуяа ингээл крашлж байгаа дейт митик гэж байгаа хүмүүс бол бүр амар гоё юу байгаа. Тийм ээ тий. Тийм ээ. Гэхдээ юу нь бол нөгөө урд хойноо орж явснаас барыг яг хоёр завин дээр яваа зэрэгцэж мэрэгцээ яваад зүг байна тий. Би тэр чин жингээс л хамаарал байна за. Тэр би бол угаасаа жишээл хүн жингийн уучраас угаасаа барыг чи ганцаараа л байсан барыг дээр. Талбай бол ингээд хөдлөөр хийж маш их хэлбэлцэл датаа зүгсэн. Би каякаар явж исэн л та. Гэтэ миний каякны түүхэл инээдтэй л дээ. Би ч нөө Итака гэдэг манай тэр Коннелиг сургууль байлдаг газар чинь энэ Каюга гэдэг айгуу том нөр байдаг байхгүй. Тэгээ Каюга дээр явж байгаад гэтээ миний каякны түүхч гоё л дээ унчихгүй. Тэгтээ юу юм бэ лээ? Би энэ юунаас жоох юм. Гэтээ юу юм бэ лээ ингээд нөө бид нар ч юу хувцастайгаа хязгаарч ус руу орж исэн түүхтэй хүмүүс биш юм бэ л дээ. Тэг ингээд нуурын усанд сэлгэж чинь бид нар чинь дандаа хувцас тайлал орчин бассейн сэлгэж хувцас тайлал гол руучсан хувцас тайлал каякын дэш нэг юм нүцэн суух биш тэгэл хувцастайгаа явж байгаа л те. Уцмцаа бүгдийг ингээд нөө зиплоктой юм тэгэл дүүжлээл ингээд те явж байгаа л тэгэл хувцастайгаа ус руу унах чинь бас айгүй тийм сонирн мэдрэмж юм бэ лээ. Тэгээ яг бол тэгэл нөгөө каяка түрэл ирэг рүү тэгэл хөлөөрөө мэлхий хийгээл явжлаа юм л да. Тэгэл ирэг дээр гараад унчлаа гэл тэгээ дахиад нэг шинэ каяк өгөөл.
Тэгэл каякаар ингээл пайдалтал явж байгаа. Тэгэл бас айгүй тийм сонирхолтой. Тэгээд шинэ каякн дээр нойт суугаад. Нот нь тэгэл яг нот нь сууштай өөр яг хуц цуцаа тэгэл. Ер нь бол нэг хагас усны амтан болдог байхгүй юу? Устай ойр байхаар ч тийм. Одоо ингээд байнгын би бол болцсон шүү дээ. Би ч ингээд ус харахаар ингээд гигэлцэл барыг гэдэг савтаас тавьчих чи юу яасан гоё хэлсэн. Тийжээд очлоо дараг устай ойр байж байна. Тэгээд аюулын. завны хаян бол үнэхээр дуусахгүй. За. Ингээд амар гоё ингээд залуухаас ирээл битэр өстой үнэхээр романтикмаар байна өстой гоё юмор байна те. Хамгийн гоё цагийн сонгоод өгч за нар жарах үе бол хамгийн гоё нөө зураг авах болно те өстой тасархаа гэж. Тэгэл оройныхоо цагийг гаргаж өгөөл тэгэл аялуулаад яваад нөгөө тэр чинь ингээд урсгал ус учраас тэр чинь ингээд урсж байгаа нэг хөвж байгаа юм одоо тэнд чинь сэлүүрдэж залах гэдэг юм байгаа штэ. Бүх байдлаар нь зааж өгнө штэ бид нар чинь. За ингэж хоошоо сэлүүрдэн ингэж мань авирлан ингэж зэрэг сэлүүрдэн за зөрд сэлүүрдэхгүй шүү гэж бүх юм зааж өгнө. За хосын завин дээр хосороо суугаад хамгийн их гардаг зүйл ер нь бол хэрүүл болоод гарна. Айгуу хэцүү. Чи би хойроос чинь зүүн сэлүүрдээ даа чи баруун сэлүүрдлээ гэж хоёулаа жоохон муудаал тэгэл за яста энэ ч то буруулын болоод хосороо ирүүл энэ тусдаа завин суулгыг сүлдээ ороо бодож авч. Тэр нь зүг баха. Багийн ажиллагаа юм шиг. Эсвэл айгүй тийм хоёулаа чаленж хийж өчч байна. Хоёулаа таах яг бүгдээрээ тийм биш л те. Тэр чинь ингээд яг зарим нэг яг тэгж тохиолдлууд гарч байгаа шүү дээ те. Гоё ингээд хоёулаа гоё ойлголцоо айгүй хурдан ойлголцоод явж байгаа ч асуудал юм да. Өөртөө сонирхолтой юм байна те. Тийм байна. Бас би хоёроор завин дээр сууж зүг би ч угаас ганцаараа л явж байсан. Хоёроор бол ингээд лайттай байж магадгүй тийм яах вэ? Хүү тэгж болохгүй шүү дээ. Гэхдээ тэгээд лайттай гэдэг нь юу ихэд тэгээд яах вэ гэдэг хэлсэн шүү дээ. Тэгээд яага маяглаад байгаа би даргана гэдэг хөрөөстэй гэдэг шиг тэгээд нэг тохиролцоо хэлсэн шүү дээ. Эсвэл дагна гэл. Хахаас дундын дүрмэл сайн тогтоох юм. Гэхдээ тэгээд яг нөгөө экстремтэй ингээд өвөө явж явах үед чинь те бас юм чинь те төлөвлөлтөд дагуу болохгүй шүү дээ те. Нэг 20 орчим насны нэг яг их сургуулийн нэг 2 3 дахь курсын нэг хитэн залуучууд ирвэ бөөндөө. Өстө нэр амар дуушуу болсон хэвээр. Тас юмээс ямар гоё юм бэ гэж би ч бүр бөөн баяр. Тэгэл өстө юмнуудаа тайлбарлаад баг ингээд усан дээр гараад орон ортлоо өстө тэр хэд нэг инээд бараг тасраагүй заяа. Амар гоё инээдэг охтууд энэ чад. Охтууд юм уу те? Ихэнх нь охтууд яг нэг 3 залуутай 4 5 охтууд. Тэгээд гарахаас өмнө хэлж байгаа за ах нэг гол дээр үнэхээр паниктаад ойлгохгүй хашгираа шүү гэсэн. Юус хашгирдаг байхгүй тэр чи экстрим байл. Би хүний аим нас хариуцж явж за ах энэ доо унах гэдэг шүү баруун гэл дээр шавар баруун сэлүүрдэл нь шүү. Тэр чи ингээд заавал нөгөө тэндээс нэг хоолоогоор ойлгох юм уу? Хоолоогоор ойлгох юм. Хашгирна. Үгүй нөгөө нэг юм цагаан удаж өөрийнхөө хоолоогоор хитэн километр үгүй ойрхон л явж байгаа. Юу Юсефс 23 км. Үгүй шүү дээ. Чи зэрэгцээ явж байгаа шүү дээ тэр чинь. Тэгсэн чи яах вэ нөгөө охтоо чинь асуудалгүй ахаа хэвээр бид нар баг л загнуул сурсан морсон гэдэг. Тэгээ гараад зүгээрөө өгсөн чинь таланд уурахгүй байхгүй заа бүр байхгүй. За ир бичлээ гэл би яг нөгөө нэг сүултээ ингээд завны айл хийлгэж байгаа хүмүүс чинь мэдчихэж байгаа байхгүй. За энэ бол унна энэ бол унахгүй. Ирээд яриа л окей 90 бол унна ойлгож штэ гэж байгаа шүү дээ. Хүний ингээд нэг юм паниктдаг. За ингээд хараад нэг спортлог байна уугүй юу одоо ингээд юм зааж хахад тэрэн дээр одоо хэрэг самбаачлаад байна харж гэнэ үү ойлгож гэнэ үгүй тэр болгоноос нь хараад амар ойлгож байгаа. Яг ундаа гэж бодсон хоёр охин тэгэл аха баруун яваад штэ л зүүн талд нь сэлүүрдүүл нөгөө тийшээгээ явна штэ ахын нөгөө талаас сэлүүрдэж нөгөө талд нь сэлүүрцээр хагаад бургаслоо очоод шавхардуулаад уншиж байгаа. Тэгээд хашгирсан чинь нэг охин нөөлээд энэ ч нөгөө нэг юм юу байгаа даа байхгүй тий. Юу нөгөө нэг загнуул маягуулахтаа биш. Яг хоо миний бодсон бодол нь бол тэр байгаа даа байхгүй. За яг экстрим аял сонирхдаг хүн гэж байгаа тий. Сонирхдаггүй хүн гэж байгаа. Тэгээ ирээд яг нөгөө бөөндө хөөрөө суудсан гэж байгаа. Суугаа гэж байгаа шүү дээ. Хөөрөө суудсан бодол байл дээр тулгараад ингээд усны хөөх мэдрэмжийг авчингууд шууд нөгөө нэг айц төрчдөг юм шүү. Тэгээ анхудаа суунгууд тий. Тэгэл ингээд хамаг биеийн чангараад ерөөс яаж ч байсан чангарахгүй шүү гэсэн. Бүх бие чангалаа тэгэл завин дагаж ягаал тэгэл. Йоо унцдаг байхгүй шүү. Битэрийг дүгэндээ. Завин дээр яхаар байна. Оо чам харин шүү дээ. Унахаар байна. Унахааргүй үгүй шүү дээ. Одоо ингээд хүнийг хараад ингээд мэддэг болсон гэж. Юу н очиод үйлдэл харуулна шүү дээ. Тийм үү. Үйлдэл дээр байдаг байхгүй тий.
Ярианаас бол бүгд айгүй супер шүү дээ. Бүгд ам дээр аална шүү дээ. Тийм. Би бол гэхдээ каякнаас унсан түүхээ ярьчлаа шүү дээ. Гэтэ бас каякаар явсан түүхээ ярьчлаа шүү дээ. Тийм. Би бол яг сэлүүрддэг юм байна. Сэлүүрдүүлдэг гэсэн үг үү? Аха. Аха. А тэгэхээр чи нэг хосын зам дээр гарч байгаа юм зүгээр ингээд сэлүүрдэхгүй ингээд суучих юм байна шүү дээ. Тэр чинь айгүй буруу шүү дээ. Юу гэсэн үг нэг нь яг эргэжтэйчүүд нөгөө нэг амьдрал дээр үрдэг ачаа дахиад зарим дээр үрэх юм үрдэг. Эргэжтэйчүүд нэг амьдрал дээр үрдэг юм аа. За ич одоо бүр спортын асуудал биш амьдралын асуудал байна шүү. Тавсан шүү. Үгүй ямар ч хэсэн зүгээр нөгөө нэг ийм байд юм билээ. Яг нөгөө эрхлээс орсон эмэгтэй хүн гэж байна те. Аа за. Манай жав за. Яг эрхлээс орсон эмэгтэй хүмүүс аах. Эрхлээс орсон эмэгтэй хүмүүс бол бас үнэхээр чаддээ шүү. Залуучууд хөдөлгөж чаддаг. Тэр чинь унгаахгүй тул бүх юу хийх хэрэгтэй өөр юм те. Аа нөө залуу нөө. Тийм. Тэр чинь ингээд баг хөөс юм сэлүүр мэлүүр хаяа баг гар мараа бүх юм оролцуулж авч. Хаадахад бүр ингээд нүдэн өрөө дээр гарцсан багшаа гэдэг. Би ер нь наадам дээрсэн зүгээр каякт өөр зүгээр яваад хүмүүсийн реакцийг ярих нь ер нь баг гоё юм биш үү те. Тийм бүр аим сонирхолтой реакцд гарна Наа чи шүү. VIP. VIP өөр юу болно? Аяллаа юу болно? Би каякн дээр юу явчих واخа. Тийм. Юу нь явъя гэж бодож байна ойрын үед. Үгүй яваач л тийм. За ер нь энэ 7 өдрийн сүүлээр явахаар шийдлээ шүү би. Офисаар ирнэ шүү. Болж манай те болно шүү дээ. За окей манайх явуулаа. Инклюдед би юу? Болно шүү та орж. Бодно шүү. Та нөгөө нэг хамт явдаг нөгөө хоёр болцсон нөхрөө та бол өгч бодсон шүү дээ. Тийм байна те. За. Одоо ихний аяллаа сонсон. Айгүй. Би нөгөө нэг хин даймагаас нэг асуумаар байгаа юм. Ер нь яагаад ийм каяк аяллыг ингэж хийхээр болсон те. Яг өмнөх бэкграунд ингэ түүх мөхийн бол сайн мэдгүй шүү дээ. Гэтэ яг энэ каяк аяллыг яагаад эхлүүлэх болсон ингэ. Тэр нь сонирхолтой байна. Яг хувийнхээ хувьд нэлээ нөгөө юм экстрим төрөллийн юм баггүй юу тий. Адлиплууд тий нэлээ экстрим. Тэгээд анх Туркид би Турк цэргийн сургууль сурч төгссөн. Тэгээд Туркид очичоод нэг жил хэрэтээ одоо маргааш нэг усны бэлтгэл хийд юм аа сэлүүлээл тий. Тэгээд аюу сайн мэн боснууд нь ингээд 4 5 ангилчдаг. Хамгийн сайнууд нь A B гэдээ хуваагдчихдаг. Тэгээд ямар ч хэсэг A ангиллаар орол хамгийн сайн сэлдгүүдэд ороод шагнуулсан хамгийн ихний шагнал нь завир явуулсан байхгүй. Тэгээ бүр ингээ баярлаад завь гэдэг юм чи анх тэр нөгөө задгаадлаа дээр анх харчаа бүр бөөн баяр болж байгаа юм чи. Юу ч бидэхгүй шүү дээ. Тэгээ ингээ ороо суудсан чинь манай тэр юуны усны багш явж чадах уу гэдэг. Чадах юм шиг байна гэдэг харагдаад байгаа болохоор ингэж явж чадах юм шиг байна гэдэгс чи. Наач яг харагдаж байгаа шиг биш шүү гэдэг. Тэгээ ингээ зааж өгөөд нэг гүйх хэсэгтэр нь явуул зааж өгөө. Тэгээд задгаадлаа дээр явж үзээл тэгэл мэдрэмж аавал. Энэ бол үнэхээр супер мэдрэмж юм гээд. Ямар тэгээд одоо юу гэдгийг нэг тийм хөөх мэдрэмж нэг юм хөглөөд байгаа юм санагдаад шүү дээ. Нэг юм юу ч ингээд нэг юм бүх юм ингээд бодлоос алсраад тий яг тухайн үе юмдаа төвлөрөөд тэгээ тэр нэг юм хөвж байгаа мэдрэмж нь ингээд нэх гоё ингээд тайвшруулаад байна. Тийм тайвшруулаад усны чимээ за тэгээд тэр завлуугаа анхаарч байгаа унчих үедээ гэж тэрэн дээр контролж байгаа бүх юм чинь тэгээд тэр нэгэ төвлөрүүлээд өгөхөр амар гоё болгочдөг. Тэгээд яг заваар аялаа ч юм уу заваар явсны дараа яг ингээ буусны дараа ч юм уу яг ингээд зогсны дараа л ингээл амар ядардаг байхгүй. Учиргүй ядраал ингээл нойр морь байл унтмаар санагдал. Тэр бол нэг юм яг усандаа л байд юм байна гэж бодцтой. Хүч гаргаж байгаагаа сайн мэдэхгүй шүү дээ. Чи яг тухайн үедээ ингэж юмдаа төвлөрч явж байгаа болохоор. Тэр нь бол мэдрэмжэндээ тэр өгж байгаа мэдрэмж нь бол хүн болгон дээрээ өөр баг. Надад бол тийм амар их тайвшрал тэгээд дээрэс нь мэдээж юу гэдэг аял болгоно арай жоох утгатай санагдаад байгаа байхгүй. Ингээд явах болгондоо жоох юм эргэцүүлж хугацаа гарцсан мардаг юм те айгуу гоё санагдаад. Нэгэн төрлийн бясалгал хийгээд байна. Айгуу гоё бясалгал хийдэг. Тийм. Ер нь гэдэг нэгдүгээр задгаа талаа дээр сэлүүрдэх голын урсгал усан дээр сэлүүрдэхээр мэдээж урсгал усан хамаагүй хэцүү бах те. Яг уу тушигдсан замууд дээр урсгал гол шиг хамгийн амарх юм байна. Зүгээр нэг өвчтөе сэлүүрдэд байгаа юм зүгээр чиглүүлээл явчихна гэсэн үг шүү дээ. Тэрэн дээр нөгөө аюулуудаа гаргаад явчихна гэсэн. Ер нь бол задгаа талаа чинь болохоор гадагшаага чиглэлтэй байдаг учраас юу н хайлгана те. Тэгэхэд цороо авчих магадгүй гэсэн. Тэгэхээр голруугаа гадагшаага байдаг учраас ер нь бол гадагшаага явна гэсэн шүү дээ. Гадагшаага эргэлэг. Эрүүрүүг тэр чинь ингэж дотор талаасаа далаа чинь ингэж түрж гарч ирээд босч ингэж байгаа шүү дээ. Тэр буцаж эргэж угалс чинь эргэж ирж байгаа хугацаа чинь нэг 10-15 м л аваа. Тэрнээс доторх хэсгүүд нь дандаа гадагшаа чиглэж байгаа гэсэн үг. Тэгэхээр задгааллаа бол харьцан гайгүй. Гэхдээ яг би задгааллаа дээр бас тим их айхтар туршлагатай бол биш. Задгааллаа дээр унжаасан туршлага бол яг
давстаа юу чинь бидэрт жоохон тийм байдаг шүү дээ. Тийм л жоохон проблем байсан. Тэрнээс биш бол задгаадлаа жоохон айц төрүүлмэс шүү дээ. Надад л бол хязгааргүй шүү дээ. Тэр тэгж тэр мэдрэмж нь ингээд жоохон айц төрүүлээд. Би бол урсгал уснаас айдаг болохоор тогтун усын үед аргалч нь гэж боддог байхгүй юу. Урсгал ус чинь тэгээд нэг гол чинь доороо харагдж байгаа шиг биш. Юу байгааг мэдэхгүй шиг чулуу. Яг замын туршсан болж бас учиртай л байна тий. Голын хамгийн амар юм чинь нэг том чулуунууд байж идэг. Тэгээд ер нь хүмүүс чинь ингээ урсгал ус руу орчих паниктын янз янз болно да. Дээрээс нь явж байгаа толгоогоор ч юм хөлөөрөө ч юм уу чулууг очиод бүргчхүү гэхээс би бол үхлээ байдаг байхгүй юу. Тэгээ нийтээ хідүүд авчихсан. Ус руу унах уу? Тоолт үршээ. Тэгээд өдөр болгол болж таар. Хүрээ ургаач өөрөө ургаачаа гэж болж штэ чи. Тийм тохиолдод их байна. Гэтэ яг юу л да одоо нэг мэдлэг олох үүднээс их юм уу хүмүүст унж үзүүлнэ. Мэдлэг олох гол ураад байвал балар өстэй ч таа. Тэгээд юу вэ? Гол дээр ингээд завин дээр ажиллаж байхад яг олон улсын нэг янз бүрийн юу гэдэг мэдлэг олох үүдээс энийг хэлчихье гэж бодлоо. Ер нь манайхан ч уснаас нэг хол хүмүүс шүү дээ. Тэгэхээр ер нь ихэнх нь мэдгүй гэсэн. Газрын хүмүүс шүү дээ. Угсаа талах хүмүүс. Голыг олон улсынхаа нэг юм стандартаар их юм бол ингээд 5 ангилна. За манай одоо яг байгаа ихэнх Монголд байгаа бидний мэддэг одоо туулч байдаг юм уу, хэрлэнч байдаг юм уу, цаашаа одоо эгийн голч байдаг юм уу те. Ихэнх гол мөрнүүд бүгдээрээ нэгдүгээр түвшний гол буюу хамгийн сэв, хамгийн аюулгүй голдоо орно. За. Одоо яагаад гэдгийг тайлбарлая. Тэгэхээр энэ аюулгүй гэдэг голдоо орж байгаа ангил нь юу гэхээр жилд дунджаар нэмж байгаа усны түвшин орд юм байлаа. Дараа нь болохоор ингээд урсгалын хурдны юу юм. Одоо хурд нь одоо хэр хурдан бэ удаа? Тий 1.5 км цагийн хурдтай явж исэн бол 2.5 км цагийн хурд руу гарах хурд нь хэдээс хэдэн хоногийн дотор ямар одоо давтамжтайгаар яаж явдгийг гэдэг юм гэх мэт үзүүлэлтүүд байдаг байхгүй. Тэгээд дээрэс нь ийм тал газар урсж байгаа тогтуу. Зарим нэг хэсэг урууж байгаа газрууд дээр л жоохон шир усж байгаа гэсэн. Тэгэхээр хамгийн сейфтэй орно. Тэгэхээр хамгийн аюулгүй хэсэг дээр л аял хийхийг сонгосон миний хувьд бол. Яг тэр Монгол бүгдээрээ хол юм чинь уснаас. Тэр энэ хүмүүсийн аюулгүй байдлыг чинь хамгаална гэдэг чинь өөрөө нэлээд том асуудал болох учраас. Тэр экстрим бодвол нөгөө боргоо нэг гадаад мадад ингээл зүгээр ингэж мөрчилж зүсэлж яваад. Би одоо Монголд 2 3 дугаар төвшнөө усх юм бол суман гол гэж үү дараангаад. Тийм. Айгу том юм булч чулуу. Хоргын тоогооны тэнд байгаа шүү дээ. Том юм чулуутай болоод эхэлнэ. Тэгээд уул тагаад уруудаад эхэлнэ. Урсгалын ширүүн бүртлөө батат болчих шүү дээ. Тийм байна. Тий. Тэнгүүтээ тэр бол 3 дугаар төвшин гэж. 2 дугаар төвшин нь болохоор арай жоохон бага чулуутай мөртлөөтэй бас урсгал урттай. За 4 5 дугаар бол бүр экстрим аяллахны айгу хөсөмжт гоолууд байдаг. Гэтэ жоох өглөө аюултай гэж байна. Тэд нар бол бүр ингээд бараг л 20 30 градусын юм налуутай маш хурдтай мөртлөө тэрэн дээр юу л баян үйл юу 2 3 голны юу байгаа. Гэтэ би өөрөө очиж үзег болохоор чамааг бас явчих магадгүй байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг ийм голны ангиллууд байдаг байхгүй. Нэгээс мэдмээр байна. 4 5-ын л мэдмээр байна. Тэгээ шууд Орсын хилд авдаг гэсэн тэр гол. Орс байгаа. Хүний нутагт ясаа тавиад яа. Цам ядаж унсан ч туулын хавсан дунсан дээр л мэд. За, Жавцагийн хувьд одоо хамгийн экстрим аялал юу вэ? Экстрим ээ. Угаасаа нөгөө нэг бид нар ингээд зөвхөн ганц машинаараа гэр бүлээрээ аялдаг хэр чинь бүх аялал экстрим гэсэн үг шүү дээ. Тэгээд хамгийн экстримүүд дотор хамгийн экстрим. Юм тохиолдсон гэсэн үг шүү дээ. Одоо хамгийн хүнд байдал руу орсон юм уу? Эсвэл одоо за яг 2 жилийн өмнө хөвсгөлийн аялал. За. Тийм. Тэгээд тэн дээр болохоор яг уу ер нь бол нөгөө юугаад за өвлийн замаар ороод тэ зуны улиралд явж байгаа байхгүй юу? Тэгээд өвлийн замаар орчингууд чи өвлийн замаар ер нь хөвсгөлийнхэн тэр замыг яагаад сонгодог вэ гэхээр одоо нүүдэл хийх зорилгоор ч юм уу тэ үйл тэр зам хүлдсэн байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр айгүйх намайг шалбартай тэ шавартай гэсэн үг юм байна л та. Тэгвэл бид нар болохоор нөгөө нэг мапаа хараад тэр навигашн хараад ерөөхдөө ол ингээл шийдвэр гаргаал ингэ явцдаг. Замын одоо ингэдэж штэ хөдөө орон нутагт явж байгаа чинь хүмүүсээс ингэ асуухаар тэр газар хаана ч гэдэг юм уу. Өө энэ хүү энэ тэр толготыг аваад гээл ингээл нөгөө нэг орон нутгийн хүмүүс бол тэгдэг штэ. Тэнгүүт яг тэр нь жинхнээс ингэ явахаар хідэн уулыг даваад байгаа нь ойлгомжгүй тэр хүмүүсээ өө энэ хүү гэдэг чинь хідэн километр байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө тэр хүмүүсээс ингэ ерөө эхэндээ тэгж явахад нилээн тийм ийм баримжаа ингээд нэлэх зүрсэн. Тэнгүүд нь ерөн за ингээд map ашиглагээд ашигладаг map нь болохоор одоо тэр хуучны Орсын цэргүүдийн ашигладаг энэ одоо газрын зураг дээр суурилсан нэг map ашигладаг. Navi market гэдэг. Ерөн өөр олон төрлийн map байт юм лээ. Тэгээ тэрийг ашиглаа явж байгангуудаа
хоёлаа яриад за энэгээр нь явъя тэргээр нь явъя нэтэр гэл те замаа сонгоол явчих. Тэгээд өвлийн замаар орчихсон. За тэгээд нэлээ их юм өндөр юутай модтой ингээд шаварлаа орчиж байгаа хгүй юу ер нь бол. За тэгээд шаварлаа ороод эхэндээ бол тэгэл айгуу гоё нөгөө нэг recovery хэрэгслүүд ашиглаад ингээл бартанаас ингээл баг багаар гараад яваад байсан. Тэгэл гэсэн чинь шавар улам ихсээлээсэн. Дээрэс нь бороо ингээл тэнгэр харанхуулаад бороо тусалж ихлээл те. Тэгээд бид нар чи хоёулаа л 3 хөтөл ингээл машинтад хавуулаад явж байгаа шүү дээ. За тэгжээл чинь ерөнхийдөө сууж ихсэн. Тэгээд эндээс ингээл баг багаар гарч явсаргал тэгээд явжсэн чинь ингээд юу шавар нь нэлийн гүнзгий болоод эхлэв. Тэг ингээд бүр одоо тэр бичлэгэн дээр байгаа. Тэгээ нэлийн гүнзгий болоод эхлэв. Тэгээд одоо эндээс яах вэ? Буцах уу гэдэг шийдвэр гаргах болчихж байгаа хгүй тий. Буцыг бол яг саяны шиг замаараа ингээд нөгөөтгөө юмнуудаа хэрэглээд ингээд явуулсан. Тэгээд гисэн чинь за гэж үжсэн чинь цаанаас нэг машин гараад ирдэг байхгүй. Тэгэхээр би хүн энэ машин гараад ирлээ гэсэн чинь тэр машин ч тест айхтар өндөр дугуй муугатай ингээд арцгар дугуй муугатай ихэл өндөрлцсөн л машин байна. Тэгсэн чинь тэр жолооч нэгдэг байхгүй юу? Эхнэр чинь бүксээсээ авччих юм бол гарчиндаа гэж тэгдэг байхгүй юу? Эхнэрийн чинь бүкс авчлал дутаад энэ даа ч гэлөө нэг юм ярьдаг байхгүй. Тэгсэн чинь л уугнаа. Энэ ерөөсө чиний бүкс авчлалтаас л болоод байгаа юм байж тухайн юм яриад тэнгууд за авчаал гарчих ухаан юм болоо. Цаашаага үргэлжлүүлээд явсан чинь бүр амар шаварлаа болчихсон. Тэгээ гарчдаг болчихсон. Тэгээ авчихсан уу? Тэгээ хавчаад нэмэрэг. Тэгээ ер нь бол ингээд нөгөө авч явсан бүх recovery хэрэгслүүдэд ашиглаад за хэдэн янзаар нь холбож молбоод ашиглаад тэгээ ямар ч юм бид нар 2 км шаврыг 4 цаг гарсан туулсан байт. 2 км. За баг алхачул гар авчих байсан шүү дээ. Тийм. Тэгээд тэнцэг болно хончиг хэр хонох нөгөө майхан камплих газар ахгүй. Шаврын дунд дээрээс нь намаг дээрээс нөгөө нэг моднууд ийм хийм амар ойр хорхон зэтэй. Тэгээ ерөөс ингээд камплих газар. Одоо үс энэс гарахаас л аргагүй гэл тэгэл ямар ч байсан ингэж нөгөө сэтгэлийн хүчээр гэдэг шиг тэгээд тоо. За өстө болно зүгээр нөгөө хүүхдүүч бол гол дотор машин дотор юу болоод ингэ зүгээрээ гэж хэлж байгаа л те ямар ч байсан тэгэл тэр юуны дараа юунаас бол гарсан. Тэгээ цаашаага ер нь бол нэлээд өндөр бүр том давгаар өсөх болчихж байгаа. Тэгээ яг хуу цаашаа таарсан шаврууд бол зөндөө таарсан. Гэхдээ тэрэн дээр тийм их шавар дээр ингээд удаан одоо төвчээртэй ч гэдэм үү юу хийсэн тийм яц учраас ерөөсө дараагийн шаврууд нь ерөөсө инээд юм байна даа. Жинхэнэ бүкс авчиж авчихсан. Тэгээ тэр аялал ер нь бол айгуу тийм экстрим гэж хэлж болохоор айлуулсан. Тэгээ нэлээд чаленж юм байсан тий. Тэгээ бүх авч явсан баг ингээд бүх recovery хэрэгслүүдэд бүгднийг хэрэгэлсэн гэх юм уу тийм болж байсан. Тэг яг хөө тэрний дараа болохоор тэр үе хүртэл болохоор битээр нэг ийм айцтай дүүсээ. Одоо заавал яг ингээд машины хань ч юм уу хамт явах хүмүүс ингээд хайдаг байсан. Тэр үе хүртлээ. Тэгэл угаасаа тийм боломжтой таарахгүй. Тэгэл дээрэс нь таарсан ч зарим хүмүүс тийм тохиромжтой таарамжтай байдгүй ч гэдэм үү те. Тэгээ явж ангуудаа ер нь тэр аялал ингээ зориглоод гарсан байхгүй. Тэгээд нэлээд чаленж тулгарч ирсэн ч гэсэндээ ард нь гарцсан болохоор нөгөө жинхэнэ гээд нэг амьсгаа аваад тэгээд тэрнээс хоошоо бол айхаа байсан. Юунд ч айхаа болсон. Одоо би бол бүр нөгөө нэг ер нь жоохон тэнэг зөрөгтэй штэ. Дээр нь тэгээ бүр тэр нь ингээ нэмэгдсэн. Тэгээд ер нь бол одоо тим юмыг ингээд аваад гарчгаар тэгээд угаасаа чаднаа гэдэг нэг тим юм төрчдөм бил. Тэгэл ер нь бол тэрнээс хойш одоо бол хүмүүс л илүү хамт явъя гэнүүхээс биш би бол нэг хүн гоохаа байлцсан. Ер нь бол хүн гооч ер нь айгүй олон жил ингээд хий гэж бодож байсан аялуусаад ингээд дандаа айцаас болоод гэх юм уу тий ингээд за болий за гэл ингээд нэг айгүй тэгдвэсэн юм. Тэгэл ер нь бол тэрний дараанаас хойш яг тийм илүү эрчимтэй жоохон экстрим байхад угаасаа болно гэдэг нэг тиймэр орсон. Одоо хамгийн аюулгүй байдлаа хамгийн сүүлийн одоо нөгөө нэг багж хэрэгсэлж гэдэг юм одоо янз бүрийн сансрын утас мус гэдэг юм тийм хүн байгаа юу. Ер нь хамгийн одоо бүр болохоо хэд хэрэглэх жүцүү гэх юм уу. Тэдний жишээлбэл юу яг одоо манай үзэгчний тийм нөгөө оффроуд аялал автомашинтай аялал дээр болохоор тэр нөгөө машины өөрийнх нь яг бэлэн байдал гэдэг нь өөр аягүй чухал сервис үйлчилгээ тэгээд тэр дугуй муу бол аягүй чухал. Тэгээ араас нь ордог юмнууд нь болохоор тэр нөгөө recovery хэрэгслүүд байдаг. Ямар нэгэн бартаас хаданд суустай үед юу хэрэглэх вэ гэл. Тэнгүүд хамгийн ихний чухал зүйл нь бол хүрз байдаг. За мэдээж. Тийм хүрз. Ямар гараараа хүрздэг. Тийм тэгээд нөгөө нэг татлагууд либоткууд гэсэн үг шүү дээ. Либотк арга болоогүй. Татлагууд нь болохоор айгүй дотроо ингээ олон янз байдаг. Угзрагч, чирэгч, мэрэгч гээл тэгээд дотор нь холбдог гэх. Манайх тороос тэгэл бодоод юм байна. Тийм тэгээд тэд нар нөгөө нэг ялангуяа хүмүүс тэрийг сайн ялгадаггүй. Тэгээ буруу татлага нөгөө хэрэгсэнс болоод дандаа ингээд машиныхаа цонх руу ч юм уу ингээд буцаж буутцсан ч юм уу те ингэж өнгөцсөн ийм айгүй их юмнууд гардаг юм бэлээ. Тэгэхээр тэр нь болохоор дотроо өөр зориултууд нь бүгд өөр байдаг. Янз бүрийн юм. Янз бүр. Тэгээд нөгөө recovery board гэдэг одоо нэг юм шаврын тавцан гэдэг юм байдаг. Тийм. Тэгээ тэр бол бас айгүй чухал хэрэгтэй байдаг.
Тэр чинь бол одоо баг бид нар чинь нөгөө амбассадор болох хэмжээнд баг ашиглаж байгаа шүү дээ. Бүх аяллаа хэрэгсэлээр ашигладаг гэх юм уу. Тэгээд явж байгаад хамгийн сүүлийнх нь тэр либотик буюу винч ер нь бол хамгийн аюултай хэсэг нь тийм. Тэгээд эсвэл нөгөө нэг газарт одоо нөгөө тулах цэггүй винчийг татах юм цэггүй үед өөрөө нөгөө суйрлуулдаг юм дэгээ гэх юм газарт нь юу яадаг тэрийг юу гэдүүлээ за нэг газ шиг юм байна шүү дээ. Газ шиг юм тулгуур цэг болгож байгаа юм тий. Тэд нар болохоор ерөөхдөө партанаас гарах хамгийн сүүлийн шатных нь одоо тэгтээ хамгийн аюултай хэрэгслүүд гэсэн үг тий хамгийн аюул. Тэгэхээр ингээ хамгийн энгийнээс нь ингэж хэрглэж явсаргаал тэр аюултаар бол тэгээ бүгдийг хэрэгсэн гэсэн үг. Тэр либотик бүх татлагууд хоорондын холбогч молбогч тэгээ тэр recovery board нөгөө дууныхаа доор тавих маяг гэдэг. Одоо өөрөө доор нь орж ивдгээс бусдыг бүгдийг нээсэн байна гэсэн үг. Тийм тэгж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол бүгдийг хийж байгаа. Тэгээд ихэвчлэн бидэд нөгөө аялал хийж байгаа дээрээс нь контент хийж байгаа болохоор бичих гэдэг ажлууд айгүйх явна шүү дээ. Гэтэ өмнөх хугацаанд бас яг бүх тийм чаленжтэйсгүүдээ бас бичиж чадаагүй. Яагаад гэхээр яг тэр үед хамгийн их айцтай юм сандралтай цаг тулцсан моментууд байдаг. Тэрийгэд ихэвчлэн ингээд видеонд оруулдаг юм л. Тэгээ энэжлээс болохоор бид яг тэднийг аялалаас оруулах хэрэгтэй байна гэдэг бас юу тавиад байгаа. Тэгээд яг тухайн үед болохоор ер нь юу ядч тавд юм. Илүү одоо видео талаасаа ч юм уу ингээд одоо юу талаас арах юм бол уунаа өөрөө бичээд би ихэвчлэн жолооны ард сууж сардаг. Тэгэхээр ер нь бол их бас нэлээд тийм бартаатай замуудаа би яг өөрөө драйв хийж таардаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тэр хэсгүүдийг нь одоо би өөрөө нөгөө мэдэж ойлгохгүй болвол буруу тий нөгөө нэг араа мараага буруу зөв ашиглан тэр чинь нөгөө аюу олон тохиргоонуудаа бас ойлгох хэрэгтэй тий. Тэгэл ер нь бол заалхаал эхнээсээ нөгөө нөхрөөр заалхаал ер нь бол ял суралцаал баг багаар тий заримдаа загнуулаад тэгэл ер нь явна шүү дээ. Тааш одоо прож болооч болсон байна гэсэн үг. Хөдөөний замд. Бартаас замын. Тий. Ямар ч гэсэн нэг дундаж эрэхтэй өнөөс бол дээр хаа. Аюул юм. За тэгээд түрүүний хэлдгээр янз бүрийн телекоммуникац тал дээр телекоммуникац тал дээр бол жоохон хэцүү юу? Одоогийн байдлаар бол тэр тал дээр бол одоо Starlink гарчвал бас учиртай юу? Тий, Starlink хөлөөсөө гарсан баг шүү дээ. Манайх бол яг хэрэглэдэггүй энэ жилээс харин хэрэглэх үү гэдэг нэг тим шийдвэр гаргаад байгаа. Тэгээ тэр нь болохоор яг юм хоёр талтай юм билээ. Яагаад тэгэхээр ингээд аялал хийж байгаа гол зорилго чинь бас нөгөө нэг юм орчноосоо холбоо тийм ингээд тийм яг тийм зорилготой байгаа шүү дээ. Тэгтэл яг хуу safety талаасаа бодохоор Starlink байх хэрэгтэй ч юм уу юм холбоо хэрэгсэл байх хэрэгтэй. Тэнгүүт байхаар тэрийг хэрэглээд идэг бас утгатай юм шиг анзаарчихсан. Нөгөө нэг тийм. Байнг ингээд хотынхоо донтолтыг тийм тэрэн дээр ер нь бол холбоотой байх гэдэг гэх юм уу. Байхгүй үнэхээр бас аюулгүй байдал талдаараа бас жоохон хэцүү байдаг. Нэг юу марцсан шүү дээ. Түхэн идрөө бит хоёр нөгөө нэг бас яг аялж явж байгаад хоёулах нь явжсэн. Тэгээд гисэн чинь бас л нэг ордгоо замаар бит хоёр орцсон юм билээ. Угаасаа л хоёр ордгоо замаар орсон гэсэн шүү дээ. Тэгээ нөгөө амар нарийнхан замаар наашаа цаашаа гэж жагаад ингээд орж байгаа нэг газар модны цаороход ороод очсон. Тэгэнгүүт ерөөхдөө бол нөгөө луужингаараа яг хаана байгаагаа ингэ харж байгаа шүү дээ. Тэгээ ерөөсөө тийм амар шивүү ойддорч юу байгааг нь мэддэхгүй. Тэгээд за тэр луужингаа баримжаалал тэдэн километр халахад нөгөө түвхийн идрүү алхаж явах гээд шүү дээ. Тэгээ алхаж явчаад хийдээ үдчихэд айгүй гой байжгаад бас бороо орох гэдэг. За ер нь буцын болоод тэгээ нөгөөтгөргөө машина буцаад хайгаад өгсөн чи олдохгүй тэгээ нөгөө нэг нэлээ ингээ хойгуур төрөл ерөөхдөө нэм зүг баримжаагаараа тойрж байгаа. Тэгсэн чинь тэр нь ерөөхдөө зэрлэг амтантай уул байсан юм билээ. Тэгээл байжингуутл нэг ингээл дуу аваа гараал тий. Тэгээ тэр чинь сайн мэдэхгүй штэ. Тэгээл яаж яах нөгөө нэг газар ингээл гიშгэнгүүт ингээд нэг юм зөөлөн ингээд хөвөөл ингээд буцаж ингээд ойгоод байгаа юм шиг тийм хөрстэй. Тэгээ тэр нь яагаад ч тийм байсан мэдэхгүй. Ямар ч зүйл юм хатуу юутай биш өвсөн юу биш хатуу. Тэгэл ингээл нэг сайн хөл ингээд доош оронготой буцаж ингээд гараал. Хөвсөлцөөл тэгэл энэ тентээс ингээл амтан дуграал. Тэгэл бороо орох гэдэг. Тэгээд тест жинхэнэ яаж болох вэ гэл зүгээр нөгөө урталт гарч байгаа хүн маань зүгээр чиглүүлж байгаа шүү дээ. Тэгээ сүултээ ч бүр яах вэ дээрээ тулаал. Тэгээд нилээн бас хэдэн цаг явлаа. Бүр 1 км газар заяа явуулна. Тэгээ аварсан бид тэр эцэст нь бол машинаа олсон. Тэгэл нэг тэндээсээ бороотой зэрэгцэл гарсан. Гэхдээ машинаа олчихч одоо нэг гэртээ ирж байгаа юм шиг мэдэмжлэж байгаа тийм. Тэгжээс. Тэгээ угаасаа нэг тиймэрхүү драм болохоор дандаа бороо байх юм тий. Бороо яг байдгийг. Угаасаа яг тий бороо орох гэдэг. Бороо нь илүү ингээ айцтай болгоод идэв үгүй. Тий. Зүгээр нартаа өдрөөс юм тоохгүй шүү дээ. Тий зүгээр нартаа өдрөө бас тоохгүй шүү дээ. Тэгээд ер нь бол тэгдэг. Тийм. За даймаагүй завнаас гадна ямар экстрим юмнууд хийж юм? За шүхэрч
шүрчин байсан. Оо за. Аримд байхдаа. Агаар уснаа явууч. Агаар уснаа 3 талд шууд байсан. За шүхрээр ямар шүхний мэдрэмжийг бид нар хуваалцаж одоо шүхрээр бууна гэдэг чинь бас нэг баг 10,000 хүнд нэг баг 100,000 хүнд нэг хүнс бууж үзсэн байвал их юм шүү дээ. Тийм шүхэр бас тэгэл битүү жоохон факт шүү дээ. Үгүй шүхрэн дээр за гол дээр фактлах, завин дээр фактлах яваа та унд чинь за гайгүй. Шүхрэн дээр фактлах чи одоо тэгээ яах вэ? Яг нөгөө фактлах гэдэг нь яг нөгөө юм жоохон яаж ч нөгөө туршлагатай лаг шүрчин болоод хүн яг ингээ өсрөх гээд онгосоос өсрөх гээд ирэх үедээ дандаа л shit тэрийг явсан байх гэдэг би муу юм боддог аахгүй. Тэр нэг юм нөгөө юм айцсахын мэдрэмж би бол дааваагүй. Гэтэ нөгөө юм мэдээ шүхрээ өсрөх болгоо юм. Ингээд бүх төрлөөр ингээд биш нөгөө сэргийн хүн байсан болохоор тусгай үргийн буулт гэж яриа л да. Шүн шүхрээр буун, усан дээр буун тий. Хит нам газраас буун, хит өндөр газраас буун тий. Шүхрийн аш олон төрлөөр нь бууж үзсэн. Ер нь яг нэг юм анх хүмүүс тэгж асуудаг шүү дээ. Та тэгж асуултаа. Анх буусч үзсэн үеэ санаж байна. Яад ямар гэдэг өөр асуугаад өөр хариулна тий. Тэр айгуу сонирхолтой. Окей. Би юу санддаг вэ? Нэр юу санддаг вэ? Яг анх шүхрээр буужсэн үед бол би юу санддаг вэ? Одоо ингэдэг байхгүй. Онгоцны хаалган дээр очиод өсөрөх гээл ингээл байж байгаа байхгүй. Нэг мэдсэн бууцсан. Тэгэл газартсан шүү дээ. Тэр хоёрын ухаан алдсан. Ухаан алдаагүй. Тэр бол би мэдээд байгаа. Ингээд яг ингээд агаар дээр явж байхдаа удирдлагын цагтаа хоёр талдаа гартаа барьчаад за одоо салхиас өрөө баруун зүүн гэ ингээд бүх мэдрэмжээр өөр юмаа хийгээдсэн мөртлөө тэр нэг юм хэсгэн кадрыг би яг яагаад уусна гэсэн бас мэдгүй байгаа. Хитрхи хөөрсөн хөөрл байгаа даа. Гоё байгаа тий. Айдас хэсэг хөөрсөн. Тэгээд яг ийм шүхэрчин хүмүүст бол эхний 3 болт нэлээд л хүнд болтгоо. Тэгээд тэрийг эхний 3 4 5 болтыг бол их амар эрүүл ухаан санаатай нэг тий. Тэрийг амар гоё бүгдийг кадлж аваад тий. Бүгдийг ингээд араас нь санаал өстой бүх мэдрэмжээ ярьдаг юм байхгүй. За тэгвэл та хамгийн анхны бүрэн санаж байгаа буулгахад л ярьж байгаа ч. Би нэг юу бүлгээ аваад шүн боосон. За тэр айгуу тийм маш өндөр хариуцлагатай бөгөөд айгуу гоё тийм юу дурсамж болж үлдсэн гэх юм уу. Бүлэг хийсэн үнтэй. Бүлгийн дарга би өөрөө бүлгээ зохион байгуулна. За ингээд үүрэг даалгавар өгнө штэ. За хэдүүлээ шүн одоо хаач унж магадгүй те аль болох бие биентэйгээ ингээд мэдээлэлтэй байгаараа буугаад энэ координат дээр ингэж уулзах юм гэл одоо яг зарим нэг жоохон цэрэг нь уусчихраас ярихгүй л дээ ч. Тэгээд ерөнхийдөө ярьж штэ те. Тэгээд үсрэрлээ ингээл хатаг харахгүй ингээ нүдэн анаад үзтээ та хоёр одоо нүдэн андаа энэ дэр ингээ шүхэрд ингээ хөвж аваа гэд мэдрэмж аваа заяа. Одоо жингүүдсэн явж байгаа. Тэгээд яг газар төхөнгүүд доошо газар тахчээ шүү гэдэг мэдрэмжийг яаж авдаг гэж. Газар үнэртдэг байхгүй. Амар гоё үнэртдэг шээ газар бүр ингээ агаар дээр явж байгаад ингээ газар төхөөд за яг буухчаа шүү гэж хөлөөж хангалаад яг буух байрлаа гэж хэлж байгаа шүү дээ. Үсний үнэр үү? Өсний үнэр яг газрын үнэр гэдэг юм чи өөр амар гоё яг бидний яг ихтлхийд яг ингэж хамгийн гоё ингээд нөгөө тэр татгч дээр шин байлгаж байгаа гол зүйл те яг ингээд үнэр юм бүх мэдрэмжийг өгдөг юм чи үнэр газар штэ үнэр чиг яг уу үнэр амар чухал тийм тэгэл ер нь бол тийм ингээд сэргийн хүн гэхээс илүү хүн болгонд яг мэдрэх үеинүүд айгуу сайн ажиллаж явах хэрэгтэй юм билээ сонсох харах одоо мэдэхгүй барих хүрхтэй. Яг тухайн үед аягүй сайн гоё гэ мэдрээд буучаад тэгээ бүлгээ яг бүтэн олж авчаад чинь нэг сая болсон болно шүү дээ. Тэгээд дараагийн координатаа яваал ингээд дараа үүрэг даалгавар өгсдөг явжсэн. Тэр л амар тийм гоё мэдрэмж өгсөн гэх юм. Арай илүү нэг юм мэрэгжлийн гэдэг юм ийм. Бахархах мэдрэмж өгсөн биз дээ. Тийм. Тэгээд шөнийн буултан дээр буух үед одоо ингээд шүхрийн хурд байгаа шүү дээ. Газарлуучууд хамаагүй хурдтай буух хөлөө уугц өгнө шүү дээ. Бүр цаашаа буух юм үхэн. Тэгээд яг газар дээр ойртохдоо ингээд энэ хүндлэн глайд хийж явсаар байгаа буух уу эсвэл яаж бууд юм бэ юу шүхэр. Жог техник талаас нь ярил. Шүхрийн ганцхан л юу алтан дүрэн байдаг байхгүй. Буулт хийж байгаа салхиас өрлөж. За. Та ингээд 100 км/цагийн хурдтай ингээд урууж явж байгаа гэж одоо салхит тагаад. Тэг яг тэр чигээр боол. Үхэн шүү дээ үхэн. Тэгэхээр 100 км/цагийн хурдтай явуулаад байгаа тэр салхич хойноос ч ингэж салхилуулж байгаа. Тэрний эсрэг
Тэгэхээр удирдлагын цагтаа эргүүлээд буюу одоо удирдна гэсэн үг. Тийм энэ хоёр юм байна. Яг салхиныхаа эсрэг тал руу Аха. харуулангууд одоо шүхэр юм тогтож байгаа юм шиг болдог байхгүй. За. Тэгээд дээрэс нь яг агарын амар их онцлогтой зүйлс байна. Одоо шинэ ингээд 100 м байна шүү дээ, тий. 100 м дотор газрын хөндлөнгийн салхины урд гэдэг юм байгаа байхгүй. Тэрнээс дээш бол агарын агарын салхи гэж байна. Зарим тохиолдолд ингээд агарын салхи амар замраагүй юм шүү дээ, тий. 100 одоо 100 м-с дээш буюу 200 м-с дээш бүр ингээд тэндэр чинь гинт ингээд урсгал дагаа бис гинт хажуудлаас чинь ингээд шүхэм хөрч ингээд хомигч юм гэдэл тий. Тэр чинь аюу замбараагүй агаар урсгал байгаа байхгүй. Тэгэхээр зөв аюу сайн удирж сурах нь бол шүхэр аюу чухал. Дараа нь болохоор буулт мэдээж тэр буултыг газрын хөндлөнгийн салхины хурд дээрээс одоо шүхрээр бууж байгаа хүмүүс бол холоос нэг голдон биш юм байдаг шүү дээ, таад мэднэ шүү дээ. Нисгэн онгоцны буудал дээр нэг юм уртаа тийм шар юм ингээд туг шиг юм байдаг шүү дээ. Шар юм ингээд хийсээ. Салхины хурдыг харуулж. Салхины чиглэлийг дагаал ингээд эргээл. Тийм. Тэрийг харж байгаа салхи хаашаа одоо чиглэж байгааг хараад бууц сурдаг л гэсэн юм байна шүү дээ. Гэхдээ одоо хээр буугад бол тийм байхгүй юм чи өөрөө мэднэ гэсэн үг шүү дээ. Тийм хээр шүн мөн бол яг хаа тэгэл аль болох мэдрэмжээр. Гэтэ яг салхи хаашаа хурлаад байгааг одоо өөрийнхөө чиглэлээр баримжаад мэдэн шүү дээ. Тийм. Шүхэр нь хурдлаад байна уу, даашраад байна уу гэдгээр. Би өө шүхрээр өсөж үзмээр л байгаа. Бод зөндөөс мөрөөддөг зүйлээ наа. Одоо бид нарыг нөгөө багаар нь шүхрээр өсрүүлэх үү? Тэр багаараа завэр яваарай. Шүхэр үзэж болдсон шүү дээ. Шүхрийн буултыг хүн буугыг үзчих. Өөртөө л буумаар шүү дээ. Монголд нэг бууж байгааг бас нэг хаарддаг шүү дээ. Наадмын нээлтэр байна гэх юм уу? Чуурч марчуурч юу хэрэглэж чинь тийшээ. Тэд чинь тэгээ зүгээр үзүүл. Зэ нэг сонирхолтой асуулт байна. Одоо тэгээд аюу юм экстрим спорт ингээд олон ингээд төрлөөд байна шүү дээ. Тамир юу найз хүнтэй юм их нэртэй юм уу? Найз хүн байгаа. Тэгвэл амар тийм мөрөө экстрим пропозал тавьсан уу? Шүхрээр бууж явахдаа мөрж ширсэн. Яг л яг тийм юм төсөөлөгдөө тийм. Үгүй юу? Амар асуулт юм байна. Нэгтэй хүмүүс асууж байгаа. Экстрим пропозал тавиагүй юу? Үгүй ер нь яг нэлээд crazy байлаа тараа шүү. Гэтэ гайгүй. Ер нь бол гайгүй гэдэг нь арай илүү юу тал руу мэдлэл руу юм. Юу? Танай найз хүн үү? Үгүй би өөрөө хаа тий. За ойлголоо. Тэр нэрийг хариулт өгмөр байгаа юм шүү тий. Чи хүний пропозлын нууцыг энэ ч одоо олон нийтэд басгүй шүү дээ. Бас сонирхолтой л шүү дээ. Ийм амар экстрим болохгүй. Үгүй чи наа чи спойлер тах гэдэг шүү дээ. Яа, үгүй төлөвлөж байгаа юм байна тий. Үгүй мэдэхгүй шүү дээ. Чи гэдэг ингээд толгож асууж болохгүй шүү дээ. За. Тэгээд одоо яг энэ нөгөө нэг саяны каяки аялал хийдэг. Тэг яг өөр ер нь нөгөө нэг ажил мэргэжил гэдэг талаас нь юу лээ? Танилцаад штэ. Тий. Одоо анх танилцж байгаа ч тий. Тий. Ажил мэргэжил. Би ч тэгээд медиа салбарт цаа нэг хэдэн жил 4 жил ажиллаж үзлээ. Тий. Тэгээд медиа салбар бол бас шанс шалгадаг. За медиа салбарт тэгэхээр юу хийнэ гэсэн яаж ийсэн. Тэнгэр телевизэд контент тэгж продюсер хийгээд 4 жил болсон. Тэгээ хоёр цэргийн сургуулиас хамт сурж байсан хоёр дүүтэйгээ 19 оноос хойш одоо Гижүүвэ гэж шинжлэх ухааны Гижүүгийн co-founder YouTube тэгээ хилээч эртгээ. Цэргийн сургуулийн дүү нөгөө Палма байхгүй юу? Тийм үү. Палмашин цэргийн сургууль сурч ирсэн шүү дээ. Тий. Тэгээ ихэд медиа салбарт ажиллаж үзсэн. Яг хувь хүний онцлог гарч ирдэг юм л да. Жохон хугацааны хугацаанд тэрний яаж байгаа гэхээр за би ч яг ингээд байнгын яг суугаад байнгын их мэдээлэл донд байгаад тах юм бол яг тэр төрлийн юм биш үү гэдгийг ойлгож ирсэн. Тэгэхээр би өөрөө амар экстрим хүн учраас яг тэр нэг 4 хааны донд байнга суугаад ах чинь наа өөрөө амар бачруулж байгаа тийм. За би ердөөсөө яг л хээрлэг байгаа. Тийм туулын шугам муудаал амьдэрч нэг бол битгүрийг хээр энд тэнд явж ийл гэдэг л тийм зорилготой. Хэрээр гэрэж хицээр дэр гэж гэдэг шиг аа. За. Гэтэ одоо эн чинь ингээд хүүтрээд ирэхэр яах юм? Өвлийн экстрим юм юу гэдэг юм даа. Өвлийн экстрим юм юу гэдэг нохото чаргаа. Өвлийн экстрим юм. Яг хаа тэгээд хүн чинь нөгөө сонирхол нь байнгут тэнийг юм туршаал яваад идэв. Жишээлбэл би сая нөгөө
Монголд өвөл каяк завны аялал дээр явж ирсэн байх уу гэхээр би анхных нь болно. Одоо хардтай газар явах гэж байгаа гэсэн үг. Тийм тэгээд нөгөө та хэдийн мэдээ жаргалтай гол шүү дээ. Хөлддгөө. Тэр гол руу 25 оны 1 сард эндээс санаа нээсэн 4 найзаагаа аваад за өглөө аялал хийцгээгээд. Тэгээ оройн шидэл шууд гараад дахиад юу ороод Ирэнчил дөмбө ороод жаргалтын гол дээр нь очиод гуйж говшиж жагаад нэг удаа яваад үтсэн дээр бүр үнэхээр nice. Тэрний мэдрэмж бас нэг өөр заяа. Харин тийм шүү дээ. Одоо ингээд 60 толч ингээд хасах 40 гараас ингээд урсж байгаа шүү дээ. Маш хүйтэн байгаа тий. Тэгээ гадаа ингээд яг тохирох хувцас өмссөн ингээд зарим дээр суудсан. Тайт нэг юм шилэн бөмбөлөг мэдэн шүү. Сэгсрэнгүүт ингээд яад шүү дээ. Тий нэг дотор ингээд дотор ингээд бас яг тэр нэг юм шилэн бөмбөлөгийн дотор орцсон мэдрэмж явсан. Вау. Өвлийн ингээд тэр хүүтэнд ингээд битүү цаан хөөрөг олцсон мод тий. Тэгээ ингээд тэрэн дээр нэг юм зарцтай хөвж байгаа мэдрэмж болов бүр ингээд тий. Би энэ бичлэгийг харуулнаа та. Контент хийсэн үү? Яа, бичлэгнүүд бол байгаа. Бичлэг зураг. Танах янз бүрийн бичлэг мэтлэг аутсорс морс янз бүрийн контент хийх юм. Өөртөөхөө л тий арай яадаг. Гүн нэг жин кросс морос тэгээд номад ранер кросс каякерс болно шүү дээ. Бас тиймэрхүү. Яг хоббич чор тэгээд хүн чи хаашаал явна тэгээд нөгөө завиач ирэх гээд латад гэдэг юм аа тэгээд за завиач ч юу ч гэсэн яг гоо гэл. Зөө одоо бүр завиа очиад Марс руу хүртэл явж аа. За Марс дээр гол байхгүй юм да тий. Хаас яг л тавих байна. Тийм. Тэр ч гоё юм тий. Жавцаагийн үед одоо ингээд энэ олон аяллууд хийгээ явж явах үед одоо ингээд за одоо ингээд бүр за сая өмнө бол би ингээд илүү нэг хатуу хөтгөө нэг хүнд явдлууд нь асуусан шүү дээ. Зүгээр ингээд вау гэмээр моментууд гэх юм уу та ингээд бүр ингээд байгалийн одоо 8 хэлж штэ түр ингээд цасан snow globe дотор орсон юм шиг ийм мэдрэмж төгсөн ч гэдэм юм. Тэгээд мэдээж олон газрууд үзсэн байгаа. Тэгээд тэрэн дотроос ингээд гэмээр болж исэн моментууд юу вэ? Мэдээж олон байгаа. Яг чиний асууж байгаа шиг тийм яг гоё вау гэмээр гэж бол яг шууд юу ахгүй байна. Гэтэл нэг тийм сэтгэлийг хөглөсөн. Тийм нөгөө нэг яг хөвсгөлийн тайгаад гэх юм уу? Хөвсгөлийн тайгаад байсан яг тэр нэг моментууд бүр ингээд ерөөсөө амар гоё нам гүм тий. Тэгээд нөгөө шүн ингээд тэнгэр нь нас айгүй гоё их хоттой гэдэг ч юм уу тий. Тэгэл ер нь тэгэл яг тэр нөгөө жинхэнэ байгалийн чимээл сонсогднохоос өөр ямар нэгэн хүмүүс ингээл хоорондоо хашгиралдаж башгиралдаа ч гэдэг юм уу те ямар ч тийм хүний чимээ ер нь бол байхгүй тэр ан амьтдынх нь те чимээл байна нөхөөс тэр нь амар гоё тийм тайвшрал өгсөн гэх юм уу тийм тэгээд бас ер нь бол нөгөө нэг нэлээ юм экстрим замуудаар явдаг болохоор ер нь дандаа уулан дээгүүр л явж гин гэсэн үг байхгүй уулын хэрээр яваад гэсэн үг тийм ер нь бол уулан дээгүүр ингээл өндөр уулан дээгүүр явж гин гэсэн. Тэгэд өндөр уулан дээр гарчхаар ингээд нөгөө нэг үзэмжин доошоо харж байгаа харуулсан ингээд амар гоё харагддаг гэх юм уу. Тэг яг өөрөө тэр дээрээ гарчхаар нэг жижигхэн цэцэг болчоор сайн мэддэхгүй шүү дээ. Тэнгүүд ерөөхдөө ингээд дараад нь дроны дүрснүүдээс ч юм ингээд харахаар бүр ингээд амар хэмжээшгүй юм өндөр юм газар те очсон ч юм уу те. Тэг тэр нэг юм моментууд нь ер нь айгуу гоё. Тэгээ ер нь бол жоохон ингээ удаан юунд одоо ер нь бол ингээд удаан ингээ дөрөв ханны дунд байж чадах болчиход байгаа шүү дээ. Хоёр адилхан байна Тийм болохоор ядаж хагас потенциалэрч болсон хамаагүй салхинд гарна. Ойрхон тий. Ямар нэгэн уул хатанд гарна, модонд очино гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү зүйлүүдийг хийгээд байгаа юм уу? Ер нь л 3 сар мар бол баг ингээд нэг хан дотор ингээл хот дотор ингээд байгаад ижүүлж чадахгүй ихтэй гэх юм уу. Тийм тэгэхээр заавал тийч нэг гарч гадагшлуулах ч юм уу тий. Ер нь л нэг тим амьдралын хэм маяг руу орчихсон. Тэгээ тэрийг ингээд амар гоё enjoy болгоод ятсан ч юм уу тий. А яг өдөр тутамдаа бол бас яг ингээл ер аюу стресстэй тий ингээл олон төрлийн хотын стрессүүд байдаг болохоор бас тэгэл ингээл жоохон гоё ногоон цэцэрлэгтэй одоо маркингээр халахтай гүдэг мүдэг ч юм уу тиймэрхүү юмнууд хийж л бас ингэж жоохон юу юм гаргав. Тийм. Тэрнээс биш бол яг ингээл яг жинхэнэ ажиллаа гээл гэр ажил гэж юм уу тийм байж болох. Гэтэ бас айгүй гоё давуу тал нь бол Улаанбаатар чинь айгүй ойрхон мод руу гарах боломжтой шүү дээ. Тэр ингээ accessible байдал нь бас айгүй сайн тусалдаг гэсэн. Хоошоо Санзаар руу очин, Нурагшаа богд руу очин гэж юм уу тийм. Хоошоо явах юм бол бас гоё. Нэг 10-20 км л байгаа байхгүй. Тийм. Ер нь бол тэр төлөөр айгүй км-ийн зайд байгаа шүү. Гол дээр. Тийм. Урд гол дээр те. Тийм харин тийм байгаа ч шүү.
Тэр чар мэдчихээр одоо тийш явах нь шүү Одоо дээ. угаасаа айгүй ойлгомжтой болчихсон шүү дээ. Дуугнаа дагуулаад тэгэл каякн дээр гараад тэгэл жавзаа загнаад дуугнаа бараад тийш сэлэртаач. Гэсэн чи нөгөө нэг эмгтэй шиг унтсан байх үү. Унчаа босч ирсэн шаранда. Даймаа чи хүний аюулгүй байдлыг Ороод нь би болоод. Даймагаас олж унсан тийм шүү дээ. даймагаас л болж унаа шүү дээ. Миний хувьд жишээлбэл би нэг тийм говь руу нэг удаа яваад шүн хоноо тэгээд саргүй шүн байж тарсан байхгүй. Бүрхэг шүн. Тэгэхээр бүрхэг гэж одч байхгүй, сарч байхгүй. Тэгээд тийм бүлээн салхитай. Тэгээд бид нар майхнаа ирчээл хүмүүс унтцсан. Би гармаар санагдаад нэг тийм ягач гармаар санагдаад. Тэгээд гадаа гараад ингээ сайхан дээшээ зүгээр шүү шорон дээр дээшээ хараа хөвтөд гэж байгаа. Хөвтөд ингээ. Тэгэл ингээд босон суун одоо түрүүний даймаг хэлж байгаа нэг угс яг гойлох одоо агаардаг тас харанхуу гэдэг чинь бас сонин шүү дээ ингээд өөдөөс салхиулээгээл ингээл тэг ингээд юу ч байхгүй те баруун зүүн дээшээ доош чөтгөр бүүмэд болчихж байгаа шүү дээ яг говьд бас тийм мэдрэмж тийм төстөөдөө мэдрэмж авчихсан ингээд салхилаа л. Тэгэд хаашаа ч юу ч харагдахгүй. Тэгэд жоохон холчин майхна хэрэгээ олохгүй шүү дээ тэр чинь ерөнхийдөө тийм майхна хэрэг олохгүй шүү дээ чинь тас харанхуй л байгаа юм чинь. Тэг яг муу санаалаа яг нөгөө гарч идэнгээ бол хармаалцсан байгаа юм да. Бүр арга харахад бол гарч идэнгээ тусгаад иргэн тавина. Тэг гарч идэнгээ асаахгүй ерөнхийдөө. Тэгээд тэгэд суухад бол нөгөө нэг бид нар ч одоо бас нэг авч чадахгүй нөгөө түнэр харанхуй гэдэг юм ерөөсөө мэдхгүй юм билээ шүү дээ. Яг тэр хотод байхаа шин тэгэл муу сайн энэ гэрэл ёлтойж идэг тэгэл хэрэг бүрхэг хөдөөний одоо бүрхэг шүн биш л бол тэр чинь тэгэл ямар нэгэн байдлаар тас харанхуй болно гэдэг тийм мэдрэмж бол айгүй баг хүн тиймэрхүү мэдрэмж авахгүй байсан. Тэгээ тэр говийн тэр юу бол их сонирхолтой. Тэр нэг ингээл бүлээн салхи өдөөс үлээгээл тэгэл салхинаас өөр дуу байхгүй. Тэр чинь амин ч байхгүй шүү дээ говь чинь нэг говьч одоо юу ах зилүүд ингээл тэр бол бас их сонин мэдрэмж байсан. Тэр одоо танаас асуултаа миний нэг мэдэрдэг зүйл би бас ингээ хөдөө явахаар бас их голомтгой байна. Гомтгой голомтгой. Би бол нэг тийм хүн юм байна. Би бол ингээ нэг тийм модтой газар очихгүй л өөрийгөө хөдөө очсон юм шиг ирээс санддаг байхгүй. Тэгээд яг говийг жоохон голоод байт юм да. Тэгээд говь дуртай хүмүүс уучлаарай. Энэ зөвхөн миний преференс шүү. Миний л таашаал. Би бол ингээ говь руу ч юм уу дунд гомроо явангууд ч юм уу ингээ нэг тийм хөдөө очсон мэдрэмж авч чаддгүй байхгүй. Надад юу байх хэвээр яагарахгүй нэг мод байх хэвээр санагдаад байхгүй. Та нарын хувьд тийм над чи юм тэнэг юм таашаал байдгүй. Үгүй надад яг усал байвал одоо гэж. Би өөрөө хангаа газар их л та. Тийм хөсгөлээ. Гэхдээ анх яг тийм тал газар очисон чинь авч исэн мэдрэмж нь сэтгэл эсгэрээдсэн. Юу ч амар царай хөндөө болчиход ирсэн амар Анддаг жоом. Нүдний урд нэг юм уул ч юм уу, мод ч юм уу, тий ус ч юм уу, ямар нэгэн зүйл байх хэрэгтэй шүү дээ, тий. Тэр зүйл үгэлэгдэж байгаа мэдрэмж байлгүй дээ. Би усыг тийм. Гэхдээ сүүл яг ингээд ийш тийшээ гадагшаа шоож ийш тийшээ явж гэн юм Монголынхоо газар орноос ч их явж гэн. Тэр үед хамгийн анзаарч байгаа гоё зүйл нь юу гэхээр яг тэр байгалыг нь яг байгаагаар амар гоё ингэж хайлж бахархаж харж тий баясч чаддаг болцсон. Тэгээд сая хаврал гэхэд говьор нэлээ явлаа 3 4 аймгаар говь ямар гоё үзэсгэлэнтэй юм бэ говийн тэр тэмээ гэдэг амьд чи ямар сайхан амьд тийм бэ би зүгээр тэмээ хараад бүр ингээд хараад амар санагдаад байгаа байхгүй тэмээ сайхан амьд юм биш үү гэж чигнэсээ нөгөө юу шиг садгаа мэдэмэр өстө гоё бар гэдэг шиг тэмээ нэрийг сайхан амьд юм лээ тэгээд тэр хулан дахиад тэр давхилдж байгаа хулан чинь ингэж чигээрээ харж явж байхдаа одоо хойдлоо харж чадахгүй байгаад та. Гэтэ юу нэг юм давхиж явахдаа ингээд хойдлоо хажуудлаа харахын тулд ингэж гэлжид юм ба шүү дээ. Давхиж явахдаа. Тийм зургнууд нэлээ харж байсан. Ингэж давхиад амар илдээтэй л харагдсан. Тийм. Тэгээд яг мал төлөх үеэр явчихсан говь бол үнэхээр гоё байсан. Тийм байна. Тэр одоо тэр нэг 9 манхан дээр цас орно гэдэг чинь бас айгуус сонирхолтой үзэгдэл юм шиг байна те ер нь. Харин тийм үзег зүгээр ингээд хайн гэр зурагчдын манайхны авцсан одоо юу юм бэ штэ 9 манхан бол байдаг бид нар 9 манхан дандаа юутай адилтдаг одоо сагаарын цөлч гэдэг юм уу нэг цөлгээл ингээд айгам халуун гэж үүдэг гэтэл нөгөө 9 манхан дээр нь цас орно гэдэг бол хүмүүсийн тэр бол зөвхөн одоо манай Монголд гэдэг юм энэ хүүтэн говьудад боломжтой үзэгдэл яг десерт ордгүй юм шүү Монголын говь тийм үү тийм ордгүй энэ арабын яг нөгөө нэг Сауди Араб за одоо их одоо энэ ойрхт орнуудын юм чинь цөлчтэй. Тэндээс ирж байгаа нөхдүүд бол Монголын говийг десерт гэдэг юм билээ. Гэтэл гоби десерт дээр л айгүйх танигдсан шүү дээ. Тэгэл яг тэн дээр чинь тэгээд гоби гороод л энэ бол десерт биш гэдэг байгаа юм. Та нар тэгээд олон юм яриад л. Энэ бол десерт те одоо бид олон юм. За санийхтар юу бахаар
ер нь бол нөгөө устай модтой газрууд илүү гоё гэл те юу гэдэг штт. Тэнгүүт уул хаттай газар одоо саяны шиг тал газар ч юм уу те. Тэг яг ер нь ингэж санагдсан надад бол ийм өөр мэдрэмжүүд угаасаа төрдөг. Тэгээд сая нөгөө нэг сэтгэл эзгүрч центр гэл айгүй гүн төвшний ярьж штт те. Тэгэнгүүт яг тэр нь тийм одоо яг тэр үед нөөрт мэдрэгцэн мэдрэмж байгаа тийм. Эсвэл нэг уудам хязгааргүй ч юм уу тий говьд байхаар тий ялангуяа нар мандах момент бол говьд үнэхээр амар нөгөө сэтгэл хөдлөхөөр тийм яг агшин байд юм билэ. Яг нар жаргах ер нь л гоё байдаг. Гэхдээ говьд үүсэн нар илүү гоё байдаг юм санагдсан. Эсвэл бол тий юу яагаад вэ? Тэгээд одоо говьч ингээд яг цагаа гаргахын байдлууд бол хэцүү шттэ. Амар их салхи шуурхтай, шорооттой, тэгээд халуун халуун салхи хүлэн штэ. Тэгээд шороогоор ингэж нүдэн тий. Тэгтээ тэр болгоно буцаагаад хүн ямар нэгэн байдлаар амьд байгаагаа л мэдэрдэг. Нэг айцтай тулсан ч гэсэндээ би амьд байгаа гэж мэдэрдэг. Гоё газар үтсэн ч гэсэндээ би үнэхээр таашаал мэдэрч байна. Говь газарт бол айц аюул ч юм уу гарч гэрчлээ гэхэд тэг би ингээд шороороо нүдүүлээ би ингээд амьд байгаагаа илүү ингээд мэдрээд байгаа хгүй тий. Хотод ч юм уу ингээд байхад бид нар ер нь бол ингээд өөрийнхөө ингээд амьдарч байгаа гэдгийг нэг мэдэрдэггүй юм шиг. Тийм моментууд айгу баа байдаг шүү дээ. Ер нь бол илүү хариуцлагаа ажил юу гэдэг чинь тий. Ингээд нэг юм тойрогтой ингээд орчдөг шүү дээ. Цагийнхаа тойрогт орчдөг. Тэгэхээр ер нь бол тэр байгалийн олон янзын үзэгдэл газарт ингээд явж байгаа моментуудад хизээч би ингээд ажиллаа бодоол тий. Тийм цаг байдаггүй. Тэгэхээр тий. Тэгэхээр тэр нөгөө нэг илүү аюул учирж байгаа бол би амьд гарахын тулд тэмцэн гэдэг ч юм уу те айц байгаа бол айцтайгаа тэмцэн гэдэг ч юм уу те. Тэгээ ямар нэгэн байдлаар тийм чаленж гарч ирэх юм бол бас тэрийгэд авах гад явдаг ч юм уу те. Эсвэл бас илүү нөгөө юм уу гашуутай үед буцаага тэрийгээ бас гадагшлуулах боломжтой байдаг. Маш их ингээ ойрлж уйлмар ч юм уу ийм моментууд байжсэн. Тэгээ тэр үедэд би бас хүнд ингээд тэрийг ингээд мэдрүүлмээргүй байгаа хгүй тий. Тэгэхээр тэр миний тэр дуу чимээг сонсохгүй байх газар хаана гэхээр магадгүй тайгаад байгаа хгүй. Би тэнд ингээд ялгарахгүй. Гэхдээ би тэрийг гаргаж чадчих байгаа гэдэг ч юм уу тий. Тэгээд нэг тиймэрхүү байдлаар ингээд нэг тийм сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ гаргахад энэ байгаль гэдэг зүйл өөр цаг агарын байдлууд нь айгүйх тусалдаг юм шиг. Тэгээд бас яг тийм айц ер нь ингээд хүн болохоор ингээд зөвхөн аяллаас амар гоё сөрөг биш эрг мэдрэмжүүд авах гэж ингэж хүлээдэг байхгүй юу. Гэхдээ эсэргээрээ бас сөрөг мэдрэмжүүд ч гэсэндээ байх хэрэгтэй гэж боддог. Тэгжиж буцаагаад нэг юм юу үүсдэг хат гэх юм уу те ямар нэгэн байдлаар нэг юм экспошер авч байгаа учраас нэг тийм хаана одоо өөртөө ингээд юуд нь яд үүснэ гэдэг үлээ те нэг бэлтгэдэл дараа яг энэ дархлаа үүсдэг байхгүй юу. Тэгэхээр тэн дээрээ арай илүү дархлаа үүсээд байгаа учраас дараагийн өөр ямар нэгэн тэр би тэр болохоор тэрийг юу яаж өөртөө зүгээр ашигладаг вэ гэхээр тэр ингээ хэцүү одоо дахиад надад ч гэсэн ингээ ямар нэгэн момент хэцүү цаг үе тулгарна шүү дээ. Тэнгүүт би тэр үед тийм хэцүү байдлыг тгийж гарсан штэ гэж боддог гэх юм уу. Өөртөө буцаж ингэж рекол хийж авчирдаг. Дуудаж авчираад. Тэгээд тэр одоо өөрийнхөө тэр үеийнхаа тэр нэг юм хүч ир зөрөгч юм уу те тэр үүссэн ингээд санагдчихсэн зүйлсүүд өөртөө ингээ мэдрэнгүүт миний одоогийн тулгараад асуудал чинь их сүртэй юм биш шүү дээ. Энд чинь ингээл чадчих штэ гэдэг ч юм уу тий. Тэгэж нөгөө бас нөгөө талаас хэрэгэлдэг юм байлаа. Би ингээ буцаад өөртөө ингээд яаж аплай хийж гэнэ гэдгийг харахаар тэгэхээр надад бол ингээл яг бүгдээрээ л жинхэнэ цасан шуурхтайсан ч хөлдөж үхэн гэдэг чинь бас айгүй хэцүү момент байдаг. Бүх хөлийн хуруу ингээ хөлдсөн. Тэр хөдөлгөөр тэтэр ингээд надад мэдрэгдэхгүй байгаа байхгүй. Миний хөлийн хуруунууд. Хөлөө яаж явж байгаа хөлдөөч үү? Гарын хуруунд хөвсгөлт явж байгаа тэгвэл. Вау. Тэ гарын хуруу бас ингээд мэдрэгдэхгүй хөдлөхөөр уулнаас хөдлөд байгаа гэхдээ ингээд мэдрэгдэхгүй байгаа. Чиний тарих бол хөдлөх гээд байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр гэхдээ надад ингээд мэдрэмж нь ингээд хөдлөхгүй байгаа юм. Хөдлөж байгаа нь мэдрэгдэхгүй байгаа. Тэгээ би за энэ угсаа хөлдсөн юм одоо гисгээрэл гисэх үедэнд би тэгээ нэгээс би хуруутай байна гэж боддог ч юм уу тий. Тэгээ тэгэнгүүт чинь тэр чинь ингээд би ингээд амьдаа мэдрээд байгаа байхгүй. Хөвсгөл яасан асуудал болоод хөлдөөц юм уу эсвэл зүгээр л угсаа амар хүүтэн тэгээд яг хөтэ нөгөө амар хүүтэн газар гэхдээ аим үнэхээр үзэсгэлэнтэй ангууд энд бууй видео хий инээтрээгээ тэгсээр шунлаас авсан юм шүү дээ. Саяны үйл хөвсгөл 2 жил дараалж байсан. Саяны үйл бас явсан. Саяны үйл бол онцгой өдөр чанга байсан. Тийм хүүтэн. Тийм жавар харагддаг шүү дээ. За яаж харагддаг? Их дургаа үзэсгэлэнтэй хүүхэн шиг харагдаж байна. Яаж харахаас шалтгаалсан. Даймад яаж харагдсан? Зүгээр л ингээ манай юм бил шүү дээ.
Манай шиг л юм биш үү? Frost тийм. Тэгээд нутгийнхан бол манар гэж ярьж байна. Манар. Тийм. Тэгээд би бүр хөсгөлийн таяг тэр тайгад дархтын дөрөв сум дээр очиж сар гаранд хийсэн байхгүй тэргээр. Хоёулаа хөвсөлтийн суусууд байна шүү дээ. Тэг хөсгөлийн бүр хүн гэж штэ. Тийм хөвсөл. Тэнд явж байхдаа за янз бүрийн өөр юм ярьж болох юм уу? Болно болох юм уу? Болно асуу. Тий, арх уухгүй бол нэр хөсгөлийн хөвгөтөнд давахгүй шүү. Тэр ястаа бүр архигүйгээр амьдрал байдгүй шүү нэрээ. Sorry. Би ердөөсөө тэр нэр нөөг жог. Би энэ жолоо барьдаг ах нарыг арх уугаад байдгийг би ердөөсөө ойлгодгүй байсан. Өөрөө ойлгосон. Тэр чин тэр тэсгэм хүүтэнд тэ гадаа хасах 40-оос дээш гараас хаа дотроос нэг хасах 40 гараад нэмэх 40 гараас оруулж иж тэр чин тэнцэх гээд байна шүү дээ тэ. Зүгээр яг баланс чинь зүгээр логкор. Тэгэд яг нэг 100 км газар нэг сумаас нэг сумын хооронд очиход 175-ыг хоёулаа госч байгаа байхгүй. Зөө. Ягас согдохгүй. Хүүтэн учраас тийм. Амар сонир мэдрэмсээ. Би юу арх уудаг тийм төрлөн биш байхгүй. Ер нь жоохон Яг уу. юу үе мөчөр өвддөг болохоор нэг ууд чаддгүй. За. Тэгээд яг бүр энэ өвд бүр мэдэрлээ тэрийг. Зөө. Уухгүй болохоор гониглаа л энэ заа. Сори. Наач угаасаа архины нөлөө штэ. Үгүй. Яг хүүтний нөлөө. Тэгээд дээрэс тэр цагаагаар нөлөө заа. Тэгээд тэрийг юм дэлгэрхаа хайрхан ямар сайхан үсгэлтэй харагдаж байгаа би арх уучаа шилдэг үсгэлтэй болж гараад байна. Нэг жавар маврич одоо арх ууж иж байгаа юм шүү дээ. Тий, жавар ууд игээд жавар ууцаа. Арх ууж жавар харагдаад байгаа байхгүй юу? Арх уухгүй болохоор юу харагдчих вэ? Арх уухгүй бол гориг. Тэгээ айгуу сонирхолтой юм лээ. Тэр хүүтэн бол бас онцгой хүүтэн л дээ. Нэг газар хоноод тэр чинь мөнгө усаар хэмжиж байгаа Термометр үү тийм. термометр байгаа байхгүй юу? Заахаа хэдэн оноо гэсэн чинь. Хасах 55 тал хонж байна. Би бүр гайхаад юу яриад байгаа юм баха. Нэр юм уу гэдэгс. Яг бид нэг гэртээсэн шүнжэнгөө галсан. Яг хүүтний бол үнэхээр мэдсэн заа. Тэгээд машиныхаа аккумуляторыг аваад оруулсан. Тэгээд өглөө босчоод очоод харахад стил 50 таа байгаа байхгүй юу? Тэр чинь 11 цаг шүү дээ өглөөний. 11 цаг үед стил 50 таа байна. Тэгэхээр тэр чинь нөгөө хөрсөн дээр байгаа арай өөр үт юм билээ шүү дээ. Тэр үнэхээр амар хүүтэн байсан. Хөрсний температур агарын температур арай өөр байгаа даа тий. Тэгээд хөвсгөл тэнцэнж явж ирээд хүнээ байгаад. За яасан. Архинд ороод гэж. Хотод орж ирсэн чи хавар юм шиг санагдав. Гарцаа тайлж байна. Гэрээсээ гарахтаа хасах оройд шорт мортоо гар солиороод. Нөгөө чи бүрсээ чи галзуур чаа юу сайхан бариа. Тэр жоохон тийм халуун цустай ч юм уу болцдог байж магадгүй. Одоо ингээд тийм тасаад одоо ингээд юугаар яваад би ч ер нь л амар бээр хүн байхгүй юу. Тэгвэл тотоо цонхоо онгоолго тэрийг онгоолго. Хөсөлөөс хойш. Тий, ер нь ингээд өвөл аялал хийгээд хахаар одоо 2 жил дараалаад тийч. Тэгээ хамгийн гол нь өвлийн манай аялал чинь майхантай аяллахгүй юу. Тэгэхээр нөгөө нэг кампер очоод буугаад гэр кампер явахгүй майхантай явж байгаа болохоор жинхэнэ шант сорин штэ ер нь бол тийм зуны улирал майхангаар барихад хэдэн минут болтгоо. Өвөл гэлцэхгүй болохгүй штэ. Тэг гар хүлцэж өгч. Тийм. Тэгэхээр ер нь бол тэгээд нэг жоохон угаасаа нэг жоохон арай чирэг болчт юм шиг байгаа тийм тэгж бодогдсон шүү. Нэг давуу тал шүү. Хүнээ авцсан усуд биш үү? Өвөл цонхоо нэгэ нөгөөт нь хас горонтой шорттой морттой гараад байх юм. Тэгээ амар сонь сонь өвөл гараад юм чинь. За яаж юм? Маа твжсэн дүү. Хоёлаа ингээд за цасан суучлаа. Болохоо байлаа. Тэгэл гараал ухаал. Тэгсэж ирсэн ээ. Аха газ татах гэж. Тэгээ газ татаад эргээ харч бараа хурц бүсч байхгүй гараа. Амар ичиг зор. Тэр чинь хүрээ байх үстэй те. Оо ичиг жиг хүн чанарын тодорч штэ. Хүнээ байх шиггүй. Жигэн тэр дотоод хүний те сэрж штэ те. Нөө юмсын сэрхүү гэдэг шиг тэр хүний сэрх гэдэг үе процесс. Би бол тэгж л айлбарлах юм. Хүнээ байх гэж юурээс ярихгүй байна. Өөрийнхөө хязгаарыг харж. Яг ингээд тулаад ирэхээр хүн бас юу л бол юу хийдэг шүү. Сонин шүү. За юу хийж ийм. Тэр бүр ингээд тэр амар хунгар тэр амар цаасанд ингээ машина чин 4 дугаараар майжаад байгаа машин чин ингээд майжаад тээчж суучих юм бол тээч штэ хоолой тэр чин бүр амар суус. Тэгэл хойноос нь зарим нэг машин суугаад тэгэл бөөндөө монголчууд л баснах тэг хөл зүгчээж бас тэр шуурганд ирсэн ингээ буу халаас авсаад байгаа солиотой штэ бас. Тэр юм димдээ дээсэ чин тэгэл яг олон үлийн газар бол гардыг.
Одоо байгалийн аяллаа одоо хамгийн хэцүү зүйл нь юу вэ гэхээр юу ч тулгарч магадгүй, юу ч болж магадгүй, хизээч болж магадгүй. Айгуу төвхтэй. Тэг чи ингээд битэр ч одоо адилхан сонирхолтой хүмүүс байгаа даа шүү дээ. Би бол мотоциклаар голцсон ингэж тавьж явах дуртай юм. Тийм үгээр явах та. Тэрнээс голцсон яг юм физикли амар экстрем юм баггүй. Өөрөөх нь хийдэг юм. Physically. Тэгээд яг тэр нэг юм байгаль дээр зарим нэг үнэхээр төсөөлшгүй зүйлсийг гараад ирэх үед хүний тархинд ирдэг тэр санаатад айгуу сонирхолтой шүү дээ. Ямар ч нөгөө нэг тэр хуучин байж байгаагүй рефлекс юм одоо тэр чинь татгаж байгаа зүйл чинь шинэ рефлекс тогтоодыг гяс нэг юм хариулт мөл үзүүлж байгаа юм чи айгуу сонирхолтой шүү. Жишээлбэл одоо бид нар нэг жоохон төсөөлөх юм яриаш. Мотоциклаар явж байгаа чи яг юу болов? Мотоцикл биш. Би сүүл нэг ганцаараа соло аял хийсэн. За. Заваар. За 2 жилийн өмнө л доо. Тэгээд тэр үед тэр нэг юм шинэ рефлекс тогтоохоо одоо нэгдэхгүй ингээ шинэ одоо ямар нэг шинэ сорилт дээр хүн яаж реакцлдгийг яг өөрийнхөө биеэр ингээ дараа нь мэдэрсэн бохгүй юу яг тухайн үед хийчээ дараа нь ингээ бодох нэ 2 метрээр тийм өндөр хүрхээд харж байгаа. Гив гэнтэл. Чи дээр нь явж юм. Би дээрээс нь унах чаа. Унах байгаа юм шүү дээ. Oh my god. 2 метр гэдэг чинь овоо өндөр юм. Өндөр шүү дээ. За. Тий. Тэгээ доотлолтоо чулуутай юу, чулуугүй юу, тий? Юу байгаа ч тэр юм. Юу байгаа ч тэр юм шүү дээ. Тэгээ завтаага. Тэгээд яг тухайн агшдаа бодохтой гэж болцсон хэ. За сөнгөрсөн. Зүгээр л яг л нөгөө нэг юм унаад одоо юу болохыг мэдэхгүй байна. Тэгээд ягаад ч нөгөө нэг эргэж боломж ямар ч боломж авахгүй. Тэгээд би чи яаж ч нөгөө map дээр орой болгон харна л да. За ингэж явах юм тэр салаагаар гарах юм байна. Мэдээж нэг тодорхой хэмжээний бэлтгэлүүд хийж байгаа. Тэгээ унсан сайхан нөгөө уршихаа явж заваа мөргөхтэй байж ингээ хамраа халслаад. Тэгээ ингээд заваа гаргаж авчаад тэгээ өнгөрсөн. Тэр үед гаргасан миний одоо хөдөлгөөн нь байсан гэж шууд энэ байрлал явсан шүү дээ. Тэгээд яг тэ янз бүрийн юм уншаад энэ тэнд явж идэв юм болохоор дараа нь юу асан чинь нэг зүг үү? Ийм юм байна. Та ихээс төрөвтэй ихийнхээ эвлээд ямар байралтай байдаг лээ? Ийм гэсэн байрлаж байгаа шүү дээ. Ингэж байрладаг шүү дээ. Тэгсэн чинь усанд нэг ингэж унжаагүй байжгаад унжаага хүмүүс дээр хамгийн хажиглагддаг байрал энэ байрал. Хүн чинь усанд байгаа шүү дээ. Ихийнхээ эвлээд төр усанд байгаа шүү дээ. Яг ингэж байгаа. Тэгээ ус руу оноод унахтаа энэ байрлалыг авах өөрөө буруу. Уг нь бол яг алтан дүр нөхгүй. Яагаад тэгэхээр тэрийг ингээ авчингууд та хантаа зүмснэ хэрэггүй болчихно. Энэ байрлалыг авчингууд ус шууд толгооч ингээ доошоо болоод усанд ингээ доошоо толгооч юм хатдаг ингээ хөмөрчдөг байхгүй. Тэрнийхээ оронд нуруугаа жоох хатгалаад өгөх юм бол яах нь шууд хантаасны чинь гол зорилго чинь хөөхөн тий. Дээд хэсгийг л гаргах шүү дээ. Тэгэхээр нөгөө усны хантаас ч нөгөө үүргээ биелүүлнээс нуруугаа хатгалах. Яг тэр рефлексийг би хизээч өмнө аваагүй байхгүй юу. Энэ бол ингээд уссан зөндөл орж ирсэн. Гэтэ аав гэж байгаа тэр үед авчаад золиг гэ. Тэгээд нэг жоохон хайгаад үзсэн чинь нэг шалгаж хүлэгтэнд орох гээд яг энэ усны талаар баах юм уушаад чи яг тийм л юм бэл. Хүн яг бүр ингээд бүр далдын хаанч үед яг тэр нэг рефлекс байдаг. Тэрийгээр гаргаж ирж байгаа гэсэн үг. Энэ сонирхолтой юм. За одоо би ингээд явж байгаа санаандгүй ингээд голд живчүүл юу яаж гарах уу? Сэлэл гарна да. Үгүй сэлж чадахгүй бол хантаас юм уу? хантаас биш. Хантаасгүй. Тэгэлж ийж шүү дээ. Өө тийм одоо хамгийн эцсийн аим аврах ч юм уу тийм техник байхгүй юу? Одоо санийх шиг ингээд дээшээ хараад юу яа гэдэг шиг. Үгүй зөөндөө арга байгаа. Тэр чинь нөгөө яг хов хүн дээр очингууд хов хүний самбаачлах юмтай холбоотой бол явчихдаг байхгүй. Тэрнээс одоо би эндээс за тэгэхээр л батны гардыг юм байлээ гэсэн бол ер нь байхгүй тийм дүрэн байдаг. Одоо шинэ би хүүхэд байхдаа эгийн гол гэдэг одоо манай яг хөвсгөл нураас их авд энэ том гол байд. Би эгийн гол дээр өссөн хүүхэд байхгүй. Тэг хүүхэд байхдаа их заагас барина. Тэгээ тийж тэнж явж байгаад нэг юу гэдэг штэ. Тороос өгдөн штэ. Машин татдаг тороос. Машин татдаг тороосыг бидний үе тийм соёз дэгээмэг байгаагүй. Тэг яг хөдөө орон нутгч байсан тийм юм лаг юм байхгүй. Тэгээд нөгөө тороосоо халааж агаад эргүүлээ дэгээ хийгээд тэгээд нэг юм тавчгийнхаа юугаар хөөр хийгээл тэгээд шидэл загас барьдаг байлаа штэ. Тэгсэн чинь нөгөө хүчтэй юм шиг нөгөө нэг дэгээ шиж гацаагаад тэрийг авахгүй ч очоо. Нөгөөтгөө авах гэж юу яхахтаа гинт хөлөөлж доошоо ороод тэгээд одоо тэрийг санддаг байхгүй юу? Ингээд хүүхэд байсан маш том ингээ айц төрсэн зүйл нь
яг нэг юм өчөөр мэдрэмж авч байгаа юм шиг тийм юм сонир мэдрэмж аваад яг ингээд хурууны үзүүрт нэг жижигхэн нэг юм модны мөчөр таарч байгаа байхгүй. Модны мөчөр шүү дээ. Барьсан юм уу? Нэг энэ чигчуурнаас жижигхэн шүү дээ. Тэрнээс зурж ижил амьд гарсан шүү дээ. Вау. Амар сонирхолтой. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг өөхөх байрах нэтэр юм чинь жоохон хувь хүний золтоо ч юм уу мэдгүй. Би одоо яг тийм юм итгэв. Гэхдээ бол зүгээр нэг тухайн үеийн л хувь хүний цанбаачлах нюанс юм тал байна. Тэгэл одоо усанд ингээд устаа уйгдсан юм биш үү? Тэр үеэс л устаа нэсдэг ирсэн. Тэгээ айгүй амны хэлэхгүй манай монголчууд. Яасан бэ? Нэг ах уу ирснэ. Усч юм усандаа л гэт юм даа шүү. Юу гайхаад гүү ахаа. Би ч одоо нэстэ айдгүй гацгүй ш та тэр аваад яаж байгаа Бос ч уусандаа юм. Бас бухай тий. Яаж бас бухай тий. Явцаагийн үед одоо ингээд хамгийн хувь хүнийхээ хувьд хамгийн экстрим момент тас. Одоо даймын хувьд сая бол одоо баг near death experience буюу өвөлтэй айгүй ойрхон туршлага болсон. Явцаагийн хамгийн одоо өөрийгөө хамгийн өндөр эсэлд оруулж исэн момент эзэв. Бүр хүүхд захтай говьд манай нөгөө ээж нь говийн хүн байхгүй. Тэгээд би болохоор яг тэр говийн нөгөө юм хуй салхи гэж байдаг шүү дээ. Тэр ингээд угалц шиг угалц. Тэрэн дотор ингээд орцсон байсан. Одоо ингээд санахаар би чинь нэлээд жоохон байсан. 10 наслаа хүрээгүйсэн. Тэгээд тэр хуй салхины дотор орцсон. Тэгээд тэнгуүтэр хуй салхины дотор надаас гадна дахиад нэг юм байгаад идэг. Зөө. Тэгтээ тэр нь хүн биш. Зөө. Гэтэ яг тэр үед болохоор яг яаж ингэж гарсан тэрийг нь бол би яг сандгүй юм. Гэтэ тэр момент ингээ амар тод үлдсэн. Тэгээд хуйсалхинд иргэдээ тэр би ингээ гарыг гэхэр ингээ ерөөсөө гарчдаггүй байхгүй тий. Гүүж мөхөөр болохгүй. Тэгээ ер нь бол тэр үед би тийм сүнстэй таарсан гэж өөрийгөө бол бодоод байдیں۔ Зөө. Тий. Тотороо. Тэгээд ямар ч байсан тэндээс ингээ гарan ингээ тэгтээ нэлийн удсан санагдаад идэг. Яагаад тэгэхээр бид нар ингээд нэг үеэлүүд ингээд хідүү хүмүүс ингээ бөөнөр явж исэн. Тэгээд ингээд юу ангууд чинь тэр хідээс би ингээ бүр амар хол зүгт ингээд очсон бас байхгүй. Салхинд дуудаад. Салхиндаа тэр ингээ ороогдож тэрэндээ би ингээд ороогдод яваад байгаа юм шиг байгаа шүү дээ. Тэгээд ерөөсөн нэг 3 хад байдаг гэсэн нэгдүгээр хад хоёрдугаар хад ч үлээ. Тийм тэгэнгүүт чинь бүр зүгээр ингээ нэгдүгээр хадынхын ихэндээс бүр 3 дугаар хадынхан бүр төгсгөл орчихсон. Бүр тэднэр ингээ бүр хоол юм цэг дээр цэг юм шиг харагдаад. Тэгээ би ямарсан тэр хадыг ялгаж исэн болохоор тэр хуй салхинаас гармагцаал хэрэгсэл хамаг ирчээрэл гүйсэн байгаа байхгүй. Тийм. Наад болохоор яг тэр нэг хэсэг ингээд амар ингээд тод үлдсэн. Гэтэ би аягүй жоохон бисэн тэр үед. Яаш зүүдүү бодит явдал. Бодит явдал. Харин ингээ ярахаар зүүд гэдэг байхгүй юу? Тийм. Яарсан тийм юу момент болж бас сүүлийн үед гэвэл сайн тийм айхтар юу санагдахгүй. Тийм экстрим байдлаар орж байгаа. Тийм байдлаар орж байгаагүй санагдаж чинь тийм. Тийм ээ. Тэгээд түрүү нөгөө нэг юун дээр тоор надаас ингэж асуух хэрэгтэй шүү дээ. Яагаад ингэ аялах болсон юм гэж асуух хэрэгтэй шүү дээ. Бидээ байж шүү дээ. Одоо ер нь аюу амар юм одоо асуултаа өөрөө захиалаад өөрөө хариулж шүү дээ. Тийм. Тэгээд таныг аялах очиж. Тэр дараагийнх дээр зүгээр юутай хост хийж болно шүү. Урилахаар. За. Окей. Тэгээд ер нь ингээд яагаад ийм аялал юу ингээд орсон бэ гэхээр 2 жилийн өмнөөс гэж ярьсан шүү дээ. 2 жилийн өмнө болохоор манай яг хамгийн бага хүүхэд аюу хүнд өвдсөн. Тэгээд хүнд өвдөөд ер нь бол яг л нөгөө нэг юм үхлийн цаантай тулаад ингээ гарч исэн. Тэгээд тэр үед болохоор тухайн үед болохоор манай хүүхэд 5 настай байсан. Тэгээд 5 настай хэрнээ манай хүүхэд ингээд ер нь бол ингээд сэхэнд ингээд юг болцсон байхгүй юу? Ярих чадваргүй, ямар ч хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болсон байсан. Тэгээд өдөртөө ингээд бид тэр нэг л удаа 10 минут ордог юутай хөвцөлтэй нэг тийм үеэс. Тэгээд нөгөө хүн чинь ингээд ямар ч сэхэнээс сэхэл аваад гараад ингээд бабагаар ухаан орж байгаа юм тийм. Тэгээ ухаан ороод над руу хэлсэн үгнүүд нь юу байсан бэ гэхээр зөвхөн яг аялаар явж исэн моментуудаа л надаас нэгсэн байхгүй. Одоо нөгөө нэг маш молом ингээд гал дээр шараал идэх амар дуртай гэдэг ч юм уу тий. Тэгэл нөгөө аав нөгөө машин дотор явж байхдаа амар чанга дуугаа тавиал ингээд машины road trip гэдэг юм ингээд бүр ингээд жоохноос ингээд амар дуртай болсон байгаа шүү дээ. Тэнгүүт яг тийм ингээд нөгөө өөрхөн дуртай тэр дууг тий country road дууг сонсоод би ингээд явмаар байна гэдэг ч юм уу тий. Тэр тэгж хизээ явах юм гэж ингээд шууд асууж авахгүй тий. Ингээд нөгөө нэг тэр хүн ингээд ер нь нэг оюун ухаан санаа ингээд нэг жоохон орж эхлэнгүүтээ хамгийн түрүүнд ярьжсэн зүйлсүүд нь дандаа тийм моментуудыг ингээд ярьсан. Тэгээд тэрнээс ингээд харангууд 5 жил бид нартай ингээд хамт байсан тий 5 жил ингээд амьдэрсэн байлаа гэхэд
тэр хүний меморид ерөөсөө тэрнээс биш бид нар ингээд мэдээж хүүхдээ эрхлүүлээл зөндөө гоё бэлэг авч өгч ирсэн. Яадаг чинь тэгээ өөр гоё момент зөндөө байгаа шүү дээ уул нь бол тий. Тэнгүү тэдрийг нэгийг ч дурсахгүй байгаа байсан байхгүй. Тэгээд би ямар ч сан энэ ингээд нөгөө үхэл амьдралын зааг дээр ирэхэд нэг хүн ингээд өнгөрснөө ингээд дурснаа гэл нэг ингээд янз бүрийн ярьдаг шүү дээ. Тэгэхэд ингээд юу ч одоо юу гэдгийг 5 настай хүүхдийн ой ухаанд хүртэл те энэ моментууд л үлдсэн байдгийм байх гэдэг нэг тийм мэдээлэл ингээд шууд аваад тэгээд нэгэнт ингээд за үнэхээр манай хүүхд ингээд сэхэл аваад гэдэг юм уу те ингээд эрүүл саруулуулаад нормал боллоо гэхэд ямар ч энэ мэдрэмжүүдийг ингээд дахиад тултал нь өгөх хэрэгтэй юм байна шүү гэдэг нэг тийм мессеж ер нь бол битээр ингээд амар хүчтэй авсан гэх юм уу. Тэгээд нөгөө эргэлт буцалтгүй яг өмнө нь бол зөндөө ингээ аялдаг байсан. Гэхдээ тэрийг бас буулгадаггүй байсан. Хизээч ингээл видео болгоол ингэдэггүй байсан. Энэ нь болохоор одоо ингээ хүмүүс харах юм бол амар коммершил юм шиг манай сууг харагдаж магадгүй. Гэхдээ анхнаасаа бол угаасаа л зөвхөн нөгөө нэг өөрсдийнхөө хүүхдүүдэд зориулаад гэр бүлдээ зориулаад ийм видео тэмдэглэл үлдээх зорилгоор л угаасаа тийм зорилгоор л угаасаа энэ үүссэн. Тэгээ тэрийгээ яг илүү одоо гэхэд ингээ 2 жилийн өмнөх манай хүүхдүүд амар жоохон байгаа байхгүй юу. Тий одоо эргээ харахад тий. Тэнгүүд тэр үед болохоор ч надад ингээд бас ингээд том хүүхдүүд юм шиг л байгаа штэ. Тэнгүүд одоо ч гэсэн өөрсдөө харангууд яана чи юм жоохон байсан юм чи юм байсан юм гэл тэгэл бүх юм ингээд моментуудаа ингээд санаж байгаа тийм эргээ санаж байгаа. Тэгээд тэд нар ингээд одоо нас бие түрээд одоо бүгд ингээд өөр өөрсдөө амьдралаар явна штэ. Гэхдээ ямар ч байсан гэр бүлтэйгээ аав ээжтэйгээ байхдаа гоё юм дурсамж үлдээгээд тэрийг ялангуяа буцаагаад яг бид нар ингээд дурсамж бол үлдээж байгаа. Ер нь бол одоо заавал видео хийдэг гэдгээрээ дурсамж үлдээгээд байгаа гэсэн үг биш. Гэхдээ нэг давуу тал нь болохоор яг тэрийгэ видео хийчихээр буцаагаад заавал паблик постлох албагүй тий. Гэхдээ ер нь тэгээ үлдээчих юм бол буцаагаад яг тэр моментуудаа ингээд сандаг ч гэдэг юм уу. Айгуу гоё архив болд юм шиг санагдсан. Тэгээд тэнгууд бид нар ингээд мартчихдсан юм билээ шүү дээ. Ер нь бол яг тэр үед ингээд ийм гоё байсан гэдэг ч юм уу. Эсвэл ийм хэцүү байсан. Яг нэг ийм асуудал болж хат бид нар яг ингээд явж исэн даа гэдэг ч юм уу. Тэгээд бүгд ингээд үлдсэн байдаг. Тэгээд тэр ингээд дараад нь одоо үзэхээр манай гэрт ингээд мэдрэл муутай юм шиг өөрсдийнхөө видеонуудыг үзэл инээлтэл ихнээсээ үзэл инээлтэл тэгэл чи ингээд тэгсэн мэгсэн гээл тэ нөгөө амар тэнэг юмнуудаа яриад тэгээ байж байгаа. Тэгээд тэр нь болохоор юу гэж хэлэх гээд байгаа вэхээр ер нь хүний амьдралд те ингээд дурсагддаг ийм гоё ч юм уу ерөн моментууд те ингээд ерөн момент байдгийм байх тийм үү. Тэрнээс ямар нэгэн материалын зүйл байдгүй юм. Тэгээ дээрэс нь гэр бүлтэй ингээд гэр бүлийнхээ хувьд ч юм эсвэл өөрийнхөө хувьд үнцэнтэй гэж бодож байгаа хүмүүстэйгээ ингээд цаг хугацааг зарцуулах гэдэг нь хамгийн чухал зүйлүүд юм байна гэдгийг битээр бол яг тэр нэг үйл явдлаас ивентээс айгүй ингээд хүчтэйгээр хүлээж аваад тэгээ тэрнээс хойш ингээд тийм аялаад ингээд энийгээ буулгаад гэдэг юм уу тийм байдлаар ер нь бол анх энэ сувгаа нэлээд ийм тууштайгаар хийж байгаа юм уу. Тэгээд сүүлийн 1 жилд бол илүү амбицтай явж байгаа гэдэг нь битээр одоо яг ийм ажил юм шиг бас зарим видеого хийдэг. Бас тэгж хийхгүй болохоор ингээд хобби юм шигээр яг уу явхаар айгүйх алдагддаг. Ингээд нөгөө нэг тууштай байдлууд нь айгүйх алдагддаг. Тэгэхээр нэгсэндээ ер нь бол ийм контентын төлөвлөгөө гаргацдаг. За тэгээд зарим тохиолдолд бол мэдээж юм коммершил зорилготой контент байж болно. Гэхдээ ер нь бол тэрийг бас ингэж хийж байгаа нь өөрсөндөө илүү юм тууштай байдлыг бас нэг талаасаа албаар ингэж суулгах хандлт маягийн өгч юм шүү дээ тийм тэгж байгаа. Тэгээ нэгсэндээ аль аль нь ингээд бүгдээрээ өөр ролтой шүү дээ. Тэгээ тэр ролийнхаа дагуу хийхгүй бол ингээд буцаж нэг нэгэндээ сануулна те. Тэгэхгүй энэ ингээд болохгүй байна те. Статус юм байна тэр гэл би бол аюусаа юу ч шүү дээ. Уугна зовлонг нь аюусаа ойлгож байна. Тий. Энийг үзэж байгаа бол уугна ойлгож байгаа шүү. Тий, ер нь бол нэг тиймэрхүү байдлаар одоо манай сувг бол хэлсэн. Тэгээд эргээрээсэндээ өргөжлүүлж байгаа. Тийм. Даймагийн хувьд аялал руу орсон. Төрөөл шууд аяллаа. Аялал айгаа юу л юм бэлээ л дээ. Биш нэг Монголдоо ч юм уу аялж энэ нэх үзээгүй байж байгаа. Туркээс сурж байхдаа нэлийн димит хийсэн. За Туркийн хаагур димит. Туркийн димит хинэлтийн талаар жаагаа яриа. Туркийн нэг 10 гаруй орон. За 10 гаруй хот. За 20 хотоор баг явсан юм лээ. Вау. Тэгээд тохойд явж байхдаа яг л ингэ төлөвлөлтөл байсан л та. Оюутныхаа эстиментийг цуглуулаад за одоо нэг амарчул ийшээ очих юмсан нэг 2-3 хотоор орчих юмсан гээл тийм байдлаар төлөвлөж явж байгаа. Тэгээ яваад гэсэн. Тэгсэн чинь Туркийн би ч одоо Анкара буюу нийслэл нь байд сурч байгаа. Тэгсэн мөртлөө ингээд
бус хотууд нэг шал өөр газар юм шиг мэдрэмж өгөөдсөн аахгүй. Гээл далаа эрэхтэй гоё тийм манай анкар чинь далаа байхгүй. Уулын дунд байгаа ч тийм. Тэнгүүтээ нэх гоё юм чиглэг агаартай манай чиглэг агаар байхгүй. Тэгээд зарим газар нь дулаан, зарим газар нь бас анкара шиг жоохон сэрүүн ч юм уу тийм. Тэгээд тэнд л ер нь за юу аялах чи айгу тийм хүнд нэлээд рефреш тийм ингээд юу гэдэм биш шүү. Сэргээш болдог. Сэргээш болдсон биш шүү. Яг хөө мэдээж дандаа л мэдрэмж л байгаа юм л да тэнд чинь тийм янз бүрийн мэдрэмжүүдээ байгаа юм байна гэдэг. Тэгээд дундуур нь ийш тийшээ солонгос яваад Монголдо ирэнгүүтээ хамгийн их хүссэн зүйл нь Монголоо л яг гүцээхийг л хүссэн. За тал хэлүүний явъя, говьрууны явъя тийм бүх газраар нь явуус. Яа сайхан Монголоо таниад авъя гэж бодоод тийм чадлаараа л явж байгаа. Юуны явсаар л. Тийм явсаар л байна. Тийм одоо бол яг гоо тэр нөгөө мондгууд шиг тийж нэг 300 хэдэн сум 21 аймгаар яг аймагуд нь бол бүгд нь гүцээцүү. Тийм. Гэтэ тийм олон сумаар нь орж чадахгүй юм шиг л гол усаа бараадаа л явж байгаа. Тийм. Гэтэ яг гоо энэ дэр нэг том юм дүгнэлт хийж болох хүйцний зүйл байгаа юу юм блэ? Одоо би нөгөө Paddle Mongolia-гийн урайг нь өгтөө нэлээд хустаа бодсон. Critically. Танах бодсон юм уу тий? Тийм Paddle Mongolia-гийн одоо яг манай завны айл хийлгэж байгаа хуудас л да. Тэрэн дээр ус дурсамжигт нь хөглөнө гэдэг урай гаргаж ирсэн. Яг хүн болгонд одоо ингээд устай холбогдлоо ямар нэг дурсамж байвал тэр дурсамжийг нь хөглж өгөхний хэсэг нь манай зогсоол байг те. Гэтэ илүү чанартайгаар гоёор үлдэх түүх те. Тим дурсамжийг нь яг бүтээж бид нар болж чадахгүй. Хөглөөд л өгч гэж байгаа те. Тэр өөрөө тоглох хэрэгтэй. Өөрөө тоглох хэрэгтэй те. Хөглөсөн хөгжим зэмсгээр өөрөө тоглох хэрэгтэй. Гэхдээ тэр хөглөж байгаа зүйл нь зав бол биш байхгүй юу? Бидний яг үндсэн одоо гол ус аахгүй. Тэр ус дурсамжигт нөглөе гэж ихс нэлээд ухстай бодож байгаа зөвгсөн. Тэгээд энэ яг миний хийжсэн аяллуудтай бас нэлээд холбогдолтой эргээд бодох нь. За ер нь ямар нэг зүйлийг яг үнд цогсаа нь яг хүнд ийж нөлөөлж байгаа тэр хөглөж байгаа зүйл нь юу гэдэг юм бэ? Тэрүүгээр л юм яг явах хэвээр байна гэдэг байдлаар явсан. Тэгэл тэр орон гэж хэлхээсээ илүүтэй тэр орныг зорж очсон байгаа газрынх нь тэр тухайн хэсгүүдээр л бид нар юм одоо яад ч тийм дурсамжууд бүтдэг штэ. Тийм л хот учиртай гэсэн дөө. Тэгээ одоо тэгэл олон хүний дурсамжийг хөглөжсэн гэж. Юу одоо хэдүүлээ сая ер нь ихснээс хойш хөвчин дотоодын аяллыг нэлээ ярьлаа шүү дээ тийм. Одоо гадаадын аяллын талаар хэдүүлээ ярил дээ. Гадаадд аялж явхад одоо та ер нь яг юуг зорж үзэж гин яаж гин хийж гин. Мэдээж гадаадд очивол очиж зүггүй экстрим хийгээд бид нар чадахгүй шүү дээ эр оргийн. Тэр ер нь гадаад руу аяллаар явах үед ер нь та нар одоо хамгийн их сэтгэл төрүүлсэн ч гэдэг юм уу. Тиймэрхүү дурсамжуудаас гэвэл жавцаа ер нь гадаадд их экзотик ус ямар усаар оров. За тэг ямар мэдрэмжүүдээ экзотик үдсэн зүйлс юу байв те? Тийм нэг хайхтар явж байгаагүй. Америкаар явжсэн, Туркээр явжсэн. Тэгээд халуун орнууд Вьетнам, Тайланд энэ төр гэдэл явжсэн. Тэгээд тэд нар болохоор яг л нөгөө typical жуулчдын стилээр явжсэн болохоор одоо надад болохоор нэг тийм юу байгаагүй. Яг Америкаар нэг сар явж байхдаа яг хоёулахнаа явжсэн болохоор бас илүү гоё байсан. Тэгээд яг тэр ингээл амар бас хурд баруун эргээс зүүн эргээс баруун эрг хүртэлтэй ингээл тэр чигт ингээ явчихж байгаа шүү дээ. Хүнлэнгуулт. Тийм хүнлэнгуулт. Тэгээд яг тэр болвол олон юмыг богино цаг хугацаанд үтсэн. Гэхдээ нөгөө нэг тэр үеэс хойш авсан зүйлс нь болохоор ер нь заавал ингэж хурдтай бүх юмыг үзэх хэрэггүй юм байна гэдэг тийм маягийн жуулчлал гэдэг байгаа шүү дээ. Тийм хэрэггүй юм байна. Яг илүү фокусд те нэг газараа ч юм уу төвлөрөөд явах нь илүү зүгээр юм байна гэдээ явсан. Тэгээд одоо болохоор нөгөө нэг юм машинтай аялал хийдэг болсноос хойш ер нь одоо битэрийн нэг юм мөрөөд байгаа дэлхийгээр яг энэ машинаараа тойрох гэдэг. Тэгэхээр яг одоо мэдээж ойрын цаг хугацаанд ч юм уу чадахгүй байх. Гэтэ нэг хизээ нэгэн цаг үед бол Чингисээ Номодранаар Монголоос гараад аялал хийн гэдэг тийм нэг юу момент бол ирэх байх гэж бодож байгаа. Тэрийг ер нь бол жоохон урт хугацаанд төлөвлөж байгаа. Тэгэхээр тэр үед илүү гоё сэтгэлээ хаалцуулах гоё гэж бодлоо. Дахиад нэг хий те чинь бас хоёртоо бол би дахиад хиймээр санагдаж байна. Тэгэхээр энэ усууд бол нэг хэрэн тэнж энэ тэнгээр янз янз юм гэсэн учраас явахын хэрээр цаг хугацаа явахын хэрээр энэ хоёроор яриулах зүйлс бол одоо мундахгүй болох байхаа гэж бодож байна. За даймагийн үед гадаадын аяллууд Туркээр Димитийн үед хамгийн одоо үзэж харсан сонин хачин зүйл юу вэ?
Тийм би бас нэлээдгүй орноор явсан. Тэгээд сүүлийн 24 онд байна уу? Узбек явсан. Аха. Тэр айгу тийм Сонирхолтой. сэтгэлд үлдсэн гэх юм уу? Тэ сэтгэлд үлдэнэ гэдэг чинь нэг тийм дахиж заавал ирэн шүү гэдэг нэг бодол төрүүлэх шүү дээ. Тийм бодол төрүүлсэн. Би нэг нүүбийн шуумаар очихгүй да. Нэг амар аялж маялж яваагүй шүү. Гэтэ тэр бол баг аял шиг байсан. Тэгээд нүүбийн одоо энэ Цэвсэ тэнцэх конвенцийн л нэг хурал зөвлөгөөнд очиж оролцоод нэг 10 хоног болсон. Нүүбээс томилт аваад тэгээ явсан чи эхний өдөр ингээл хүмүүсээ гадна дотны нэг залуу одоо улсад төлөж ирсэн хүмүүсээ үйл явдал янз бүрийн болдсон шүү дээ. Тэгсэн чи яг л нөгөө нэг төв Аз мэдэрдэж байгаа байхгүй тийм. Узбекч нэг тийм шүү дээ. Юугаа хөгжмөө тоглоол, бүжиглээл. Тэгээд нөгөө Казак Киргизүүдээр явж ирсэн болохоор би ч бас ерөөхдөө тэрнтэй жоох ойр тэгээд юм ойролцоо юм байна да гэж бодоод байжсэн. Маргааш өглөө нь тэтэн цаг тэнд бэлэн байгаараа гэж бэлэн байжсэн чинь Тимүр хааны юугаар бунхнаар оруулсан. Тэгээд араас нь яг Самарканд доо учраас Самарканд руу бас нилээ Самаркандаар бас нилээ явсан. Тэгээд тэнд хамгийн их нөгөө сэтгэд үлдсэн зүйл нь би өмнө ингэж боддог байсан байхгүй аяллыг гадны аяллыг бодохдоо огт үзэж харсаагүй Монголдо бараг л хамааралгүй шахах юм л амар гоё те тэр гоё сайхныг л бодож үзчих юмсан харчих юмсан те гэж боддог байсан бодол 100% байсан цагтсан. За Монголтой холбогдлоо түүх ярих тэнд Монголтой холбогдлоо асуудлыг тэр одоо сонирхогч нөр ямар гоё юм те ингэж хүнд ингэж хүрдэм бэ гэдгийг би үзбэгт мэдэрсэн байхгүй. Гэтэ жоох муухай гарал та. Яа Самарканд ч самраа эцэг шүү дээ манайх ч. Энд Монгол хүн байна уу? Би гэдэгч. За манайх түүхэндээ тичнээ олон сайхан шахтай байлаа. 30 эдийн монголчууд гусчжээ гэдэг. Би бүр бараагаал очиж яах гэж би гараа өрлөө дөө хорыг бараа доош хараа суугаас нэрэл түүхэндээ 30 эдийн шаах юм. Одоо яг хаан гэсэн үг шүү дээ тийм шаах. Манайхан монголчууд л сайцсан юм шиг. Тэгээд чинь Самарканд ч одоо энэ Төв Азийн одоо хоризмын хаант улсын хамгийн том хот нь байсан. Тэгээд яг харахгүй л бидний одоо мэддэг нуус тавчаагоороч тэр те одоо энэ нэтгийн ном судруулсаас тэр угаасаа л дайтай авцсан. Тэгээд яг тэрүүгээрээ ч тэр Монголтой холбогдлоо түүх нь маш их өргөн. За даа ялангуяа Самарканд бол тэр нөгөө нэг Silk Road торгоны зам дагсан тэр нөгөө түүхүүгээрээ монголчтой айгүй холбогддог учраас бүр үнэхээр заавал дахиж босч ирнэ дээ гэдэг бодлыг байсан. Би ер нь бас манай ээж бол бас үндэсний үзэлтэй хүн учраас энэ тэнд очихоор ярьдаг байхгүй. За юу үзэх үү гэж гэсэн. Нэг удаа бүр манай ах Японд их олон жил амьдарч байна л да. Тэгснээл би одоо Токио ороод энэ аутлет дэлгүүр мэлгүүр хийсгүй. Чи намайг тэр Монгол зэргүүдийн юу яасан тэр Фукуокагийн тэр Хакатагийн болон дээр яваач ядах би тэнд л очиж үзмээр байна. Тэгэл одоо бид нар ч Токиогоос машин аваад хэвээр Фукуока руу усж байгаа байхгүй. Тэгэл Хакатад очиод тэнд чинь монголчуудын уул гал монгол уул муулгээ байдаг. Тэгээ монгол зэргүүдийн одоо оршуулсан газар инээ тэрэ монголчуудаас ховлын хааны флотоос хамгаалж ингээл барьсан инээ тэрэ хашаа ороо байдаг гэл ингээл хан хэрэм байдаг гэл. Тэгэл тэр бүгдийг л тэгэл үлтэйгээрээ би л нөгөөдөлөө судалж байгаа юм да. Чи судал гэл. Тэгэл ахвал навигатор хийн. Тэгэл жоохон Япон хэлтэй тулаад энэ юу гэж та нэг энийг ийм юм байх шиг байна гэл. Тэглээ. Тэгээд бас манай ээж чинь ингээд энэ тэндээс нөө Facebook ухаас сууж байхдаа мэдээлэл авчдаг шүү. Дахиад дараа жил нь болж байгаа байхгүй. Бас бид нэг өвөл амралтаараа ингээд ах их руу утсан чинь нэг өдөр гэж чинь. Энэ Камакурад Монгол 5 элчин болж байдаг гэж чинь. Тэрнийг үзнэг альдаг чинь. Яа л ихэл үлтэйгээр би нөгөөтгөө судалж байгаа байхгүй. Нөгөөтгөө судлаад интернетээр. Тэгэл Камакура орвоо нөгөө нэг Камакура ч монголчууд очихоор юу үздэг юм нэг тийм том буддагийн хөшөөл үздэг. Тэс манай он тэр буддагийн хөшөө мөшөө за юмаа үзье. Тэгээ гол юм үзэнгүү нэрэ тэр Тачино хүчийг газар Монголын 5 элчийг ороосон гэдэг. Хойшоо тэр нэг сүмд нь Монголын элчүүдийг ингээ оршуулсан нэ тэр юм. Тэгээ тэнд чинь бол манай улсын ерөнхийлөгч инх баядаг манай үеийн сомогийн бөхчүүд очдөг юм бэл. Тэгээ монголоор хадаг мадгаар уйцсан юм байдаг. Тэр ер нь түрүүн тэр даймагийн хэлээд байгаа юм монголчуудтай холбоотой юмнуудыг үзэх гэх юм уу одоо энэ Бээжингчсэн монголчуудтай холбоотой юмнууд юу байна. Тэгээ би ч одоо аялахаар ер нь их байгаль жоохон таарахын болохоор юу үздэг тэр нэг булш бонхон эргүүлээд явж идэг байхгүй. Намайг хүмүүс шоолоод байдаг байхгүй. Энд очиж булш бонхон үздэг хүн гэдэг. Би одоо Америкийн яг нэг ковид үеэр ингээл төгсөөл тэгэл яг
бид нэг Лас Вегас гэл ингээд явж байгаа. За Лас Вегас бол надад огт таалагддаг өстэй ядаргатай газар байна. Хурдхан шиг зугдахын сан гэл тэр казино мэзэн зүрхээр сонирхол татахгүй юм за байдал кино минь дээр харж ирсэн гэл. Энэ бол ерөөсөө. Тэгэл яг тэр байгалийн гоо сайхан бол үнэхээр үзэсгэлэнтэй тэр одоо тэр юу Гранд Каньон гэл тэр том хавцал марцлыг үзэхэд бол мань чинь чаавсны чулуутай хавцлаа үзчихэл очиж байгаа шүү дээ. Тэгэж за энэ ч бас том юм даа гэл. Гэтэ ер нь тогтсон юм байна гэл. Тэгэл дараа нь зүүн эргээр ирж байгаа. Босноос эхлээл ингээл зүүн эрэг дагаад урагдахад. Миний хийсэн ажил Америкийн ихний 6 ерөнхийлөгчийн 5-ын булшиг очиж үзсэн байгаа байхгүй. Тийм булшиг очиж үзээ. Тэгээ яг нөгөө түүх их сонирхдаг хүн чинь нөгөө тиймэрхүү юм их сонирхдаг юм байна л дээ. Японд бол би нөгөө 2-3 хүний булшин дээр очиж үзсэн байгаа. Тэгээ Японы түүх нь одоо өөрийнхөө сонирхчид хүмүүс юм. Тэгээ ягаад чи миний нэг аялал бол нэг тийм илүүтэй их тийм нэг булш бонхон эргэх ажил хийгээд идэв шүү дээ тийм. Одоо өөрийгөө нөгөө burial seeker хүмүүсийн оршуулсан одоо тэр юмд нь очиж нэг өсөндөө бас нэг тэр нэг өөрийнхөө одоо нэг тийм одоо их тийм хүндэлдэг ч юм уу те түүхэнд гарсан тэр хүний юм ингээд яасан бас нэг тодорхой хэмжээнд нэг тэр хүнтэй чи би яхиж уулзах чадахгүй шүү дээ. Тэр хүн чи аль хэдийн нас бараад хэдэн зуун жил юм байна. Тэр хүмүүс нэг тодорхой хэмжээнд бас нэг эргээд нэг уулзж байгаа мэдрэмж хүндэтгэл үзүүлж байгаа мэдрэмж надад бол их тийм таатай санагдсан гэх юм уу да. Тэгэл яг тэр надад их сонирхолтой санагдсан. Тэгээд ер нь та ер нь ингээд ийш тийш аялахтаа ер нь төлөвлөгөөгөө хийх гаргаж байна. Би бол одоо заримдаа би нэг туркээр бас нэг димитинсэн юм машинтай байсан тийм. Ерөөсөө яад юм гэхээр ерөөсөө ямар ч төлөвлөгөө байхгүй. Нэг машинтай тэгэл явж байгаа. Тэгэл нэг газар очиж байгаа. Тэгэл өвлж явж ирсэн хэлгөө нөгөө хай сизон биш. Тэгэл буудлын гадаа очиод компьютераа гаргаад booking.com-оор буудлын үнийг хардаг байхгүй. Үнийг харчихсан. Тэгэл ороод үнийг асууна. Тэнгүүд нөгөө цаатууд нь хямдхан үнийг хэлэх юм бол тэдний үнээр явчихна. Booking дээр хямдхан үнийг booking дээр хямдхан байж тээ юм. Тэгвэл таанд үн дээр орчих гэдэг байхгүй. Тэгээд турк чинь явдалтай. Бас нөгөө нэг Азийн хужаа гэдэг шүү дээ. Өрөө мөрөө нь нөгөө booking дээр гачин гоё юм харагдаж шүү дээ. Үзийл юм. Тэгэл үзэнгүүд гайгүй өрөө явах за бууя гээл. Тэгээд тэр хавийн газар нь таалагдах юм бол дахиад 2-3 хоног. Таалагдахгүй байх юм бол баг за явъя гэж бодож байгаа байхгүй. Тэгээд нэг тийм яа хамгийн сүүл буцах хугацаа тодорхой. Одоо Стамбулд буцаж ирэх хугацаа бол тодорхой байхгүй. Тэгээд тэрнээс юу өөр ямар ч баригдах хугацаа байхгүй. Тэгээд баруун тийш хаа бол хаа хүрнэ. Тэгэл аль хүч болох газар хүртэл явъя л гэж байгаа байхгүй. Тэгэд нэг тиймэрхүү аялал бол сонирхолтой юм байна. Тэгэл нэг газар оронд очисныхаа дараа юу гэдэг чинь тэр хавийнхаа юмнуудыг ингээл тухайн үед нь харж байгаа л тэгэл аян юмнууд байд юм үзчихийгээл. Тэгэл заримдаа бол димит хинж явж байгаа айгүй гоё юм үзчихнэ. Заримдаа амар гоё юмыг алгасцсан байна. Фүү энийг үзээгүй шүү дээ. Тэгэл одоо яах вэ? Тэгэл тэр үед болол өнгөрчихөж байгаа байхгүй. Заримдаа бол амар лаг юм үзчихснээр сүулт нь мэднэ. Оо хаста тэнд үзсэн юм чийсэн супер амар ховор тийм Византийн эзэнт гүрний амар тийм нарийн нанди юм байсан бэлэн штэ чиг шиг. Тэрнээс сүулт нь мэдж ин тэр ингээд тиймэрхүү аяллууд. Тэгэд миний бодлоор хамгийн төлөвлөгөөгүй аялал миний хувьд тэр л байсан. Туркт нэг 20 хоног. Тэгээд Стамбулаас буцна гэж байгаа. Тэгэл явсараа би чинь Аксараа ороод тэр юу руу Каппадокия хавь руу өрөөд Коньо хараад тэгэл Коньогоос буцаж иргээл Анкара ороод Анкарагаас тэгэл бас зам зуураа яг уу ийхүүгээл нэг жижигэн. Тэгэд Туркд би бол одоо жишээл хүмүүс Турк би одоо миний туршлагалтай машинтай байсан ганцхан туршлага гадаадд машинтай байсан ганц туршлага Турк. Ер нь бол Туркийн орон нутгийн зам аягүй сайн. Тийм учраас ер нь хурдны замаар яваад хэрэггүй. Орон нутгийн зам амар сайн учраас орон нутгийн замаар гэрэл төхөтэй ч юутай ч тэрүүгээр нь яваад яг ард түмний амьдралыг харж явах нь айгүй гоё юм бэл. Хурдны замаар гарах чинь ингээд хурдан яваад байгаа боловч хамгийн уйдгартай нь юу гэхээр ингээд зүгээр өчөд зүггүй тавкал нэг газар очичод байгаа байхгүй. Тэрний хооронд яг тэр ард түмний амьдрал дундуур ороод тэр гудмаар нь ороод те одоо тэр яг мэдээж төв замаар л явж байгаа л да. Гэхдээ нэг тиймэрхүү байдлаар явах бол амар сонирхолтой юм бэл. Тэгээд нэг газар буугаал те нэг гудамжинд хоолцож тэрийг идий гэж байгаа. Тэгэл тэрнийг очиод идэж байгаа. Юу гэдэг нь мэдэхгүй. Гэтэ гоё харагдаад байгаа учраас л идий гэж байгаа байхгүй те. Тэгээд энэ орон нутгийн юм гэдэг чи өөрөө асар сонирхолтой юм байл л те. Тэгээд яг уг нь бол тэр хавьдаа нэг орон нутгийн хүмүүсийг таньдаг үл их гоё. Нөгөөдөл ч нэг юм чи энэ манай нутгийн хоол. Одоо чи нэг өөр манай одоо Туркийн энэ тентгийн өөр бүс нутагч гэдэг юм эсвэл өөр хотоос болохгүй. Эсвэл юу гэдгийг энэ хоол бол одоо юу гэдэг чинь зөвхөн энэ хотод л хийд юм аа. Тэгээ энд өрмөцсөн юм орцтой манай одоо энэ далайн энэ тийм нуурын тийм усаар ч гэдэг юм эсвэл тэрний давсаар хийсэн байсан гэх. Яг нөгөөтг нь нэг амар мань мэтэл нөгөө нарийн ширийг мэдгүй шүү дээ тий. Байдаг л нэг хоол байгаа байхгүй мань мэдтэл яг мэдээж яг тэр төрлийн хоолыг ингээл зөндөөнийг идсэн бол ялгааг нь харах л байх л та. Тэгэл амттай юм байна. Тэгэл өнгөрчихөж байгаа байхгүй. Тэгээ тэр бол бас
Заримдаа бол ерөөсөө зүгээр ингээд эхлэл цэг, дуусах цэг хоёрынхоо дэйтийг хатгачаал үлдсэн үед нь ингээд нэг тийм рандом хийх бол бас сонирхолтой л санагдсан. Ер нь тиймэрхүү төрлийн аяллууд хийвэл та хэд бол одоо экстрим аялал хийж байгаа учраас төлөвлөхгүй болохгүй л үү? Наа чиг юм балам нэстэй. Окей, жоохон экстримдээ тааруулаад тэгээ төлөвлөдөг юм дөө. 20 шидэл өглөө нараа хийчихсэн. Гэтэ нэг юм юу л юм бэлээ. Яг тийм төлөвлөгөө аялал гоё байх уу вэ? Фейлдэх үү штэ. Тийм баг тийм. Тийм. Ёндооны асуудал ч тийм. Ёндооны асуудал болчихдог. Тэр азанд найж болохгүй заримдаа. Тийм. Тэгэхээр та ялангуяа одоо зам байтай аялал бол заавал бэлэн байдлаа авах хэрэгтэй. заавал цагаагаар салхи одоо юу гэдэг. Сейфти байдлахаа бүх юмудыг хариуцах хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Тийм билээ. Тэгээд яг хоо нэг сая өнрахын ярьж байгаа дээр нэмжлэхэд ер нь нөгөө аялал дээр манай монголчууд дээр ч гэсэн айгүй их тийм дутагдaltaа санагддаг. Тэр орон зайч гэсэн нөх юмсан гэж боддог гэдэг. Хувь нөхөд миний боддог зүйл нь юу гэхээр би өөрөө юм үнэхээр торч үзхийг хүсдэг. Хараал try. Эсвэл тушаал үзчихээ те энэ юу юм гоё бол гоё муухай шүү дээ. Тэр чинь нэг юм тийм. Тэгээ тэр одоо мэдгүй заавал мөнгөтэй байгаад мөнгөгүй байгаад нэтэр ихээсээ илүүтэй тэгэл юм чи хөөгчин те дундыг барайл нэг гоё ингээд үн хажтай болоод ирлээ шүү дээ те. Тэгэхээр миний сонирхол бол Монголын аялал жуулчлал дээр ялангуяа илүү их олон төрлийн активитинууд гарч ирээсээ хүмүүс их гоё юм дан ганцаараа байгалийн аялал юу гэдэг вэ гэхээр яг цэвэр бясалгал тал руу гал та. Цэвэр нөгөө хүний тэнд өөрөө өөртөөгөө жоохон тэмцэхтэй тэр гарч иж байгаа сорилтууд дээр жоохон өөрийнхөө мяг мэдрэх бол тэр сугаа мэдэрчээ дараа нь жоохон хүчтэй болох ч юм уу тийм. Нэг бол үнэхээр тий гоё би бол чадж яах гэдэг мэдрэмж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм activity ер нь л ийм турш үздэг юм байхгүйгээр байгалийн аялал дангаараа яагаад явдггүй гэдэг жишээг би энэ гадагшаа явж байхдаа их ойлгосон. Өөрөө ч ингээд туршаа үзчихэнгүүтээ ялангуяа аялал жуулчлалын бүс газрууд дээр 9 жороор байдаг шүү дээ. Юу л юу ингээл энийг үз тэрийг үз гэл ингээл 9 жороор юм bijдэг. Монгол үнэхээр сонголт байдгүй тий. Үнэхээр сонголт байхгүй шүү. Бид нар ингээд ямар нэгэн activity гаднаас ирж байгаа хүн санал болгоё гэхээр одоо ингээл за морь ун, тэмээ ун. За үйл олны нохоо чарга гэхдээ тэрэн чимээр явах болц. Тэгэхээр ер нь бол activity байхгүй. Тэр бол амар чухал. Яс би нохоо чарга тэр нь явах болцсон. Тэшин туул бузартуулаадсэн шүү дээ. Тийм шүү дээ. Нохооны бас уу? Тийм шүү дээ. Энэ туул голын яг их дээр чинь 400 нохоо өвчдөг байхгүй нохоо чарга. Тэрнээс гарч байгаа баас чэс чинь хавар болоод цэвдэг хайлаад урцлаад ирцээ бүгд яг энэ хотын төрөж урч хийж байгаа шүү дээ. Тэгэл нөгөө өвчин янз бүрийн асуудлууд. Өнгөрсөн жил энэ үйл явуулаагүйгээс шалтгаалаад би сая 4 сард өгсөн усны шинжилгээ юу гарч байгаа байхгүй. Саханцргүй. Тэгээ дээрэс нь хүний бие яг би нэг арьс дээр инжил байгаагүй юм уу тий? Арьсан дээр үлдээд хашил өгөх ямар нэгэн хүнд төрлийн одоо вирус янз бүрийн гаралтай юм байхгүй гарч байгаа байхгүй. Өнгөрсөн жил бол сар 8 сар хүртэл байсан байхгүй. Цэвэрлэхгүй байсан гэсэн үг тийм. Тэгээ би 8 сар хүртэл явуулаагүй шүү дээ. Тэгээ эн чинь нөгөө бизнесийн ёс судлаас хүнийг би муухай осноор гаргаж болохгүй шүү дээ. Одоо тийм цааш явахгүй юм уу юу? Нохоонууд уу? Тийм нохоонууд. Мэдгүй. Усны бат хоёроо мэдгүй. Би бол усаа мэдчихээн. Нохооныхоо мэдээ. Усан дээрээ л мэдээ. Яа. За жавцаа нэг мэдчихсэн. Жавцааг. Тийм би тэгтээ юу түрүүн төлөвлөгөөг аялал гэсэн юм тэрийг ярьсан тийм. Харин тийм нөгөө сонссон ч амар гоё юу яддаг хгүй юу? Одоо сингл ч юм уу яг ингээд залуу тий эрхчлөөтэй тойр ингээд амар гоё эрхчлөөтэй сонсогдоод байгаа хгүй юу? Тэнгүүт бид нар болохоор ер нь бол төлөвлөгөөг аялах ер нь бол хэцүү. Хамгийн их нь яг ер нь бол тийм бүгдийн төлөвлөлдөг. Гэхдээ үгүйс төлөвлөснийхаа дагуу болвол явахгүй байх тохиолдлууд байдаг. Гэхдээ төлөвлөн бэлтгэл хангана гэдэг нь хамгийн чухал хэсгүүд нь байдаг. Тийм. Тэгэхээр тэд нарыг яг нэг хүүхдүүдтэй хамт явж байгаа болохоор хамгийн ихэнд авч үздэг. Тэгээ яг яг хоёул баял явж байгаа үед за тэг яад ингээл тийм. Ер нь бол нэг тиймэрхүү байдалтай явчихдаг байгаа даахгүй. Тэгэхээр нэг хүүхдүүд ороод ирэхээр яхахгүй хариуцлага гэдэг үл нэмэгдчихэж байгаа учраас төлөвлөлт нь бүр илүү нарийн болох. Тийм нарийн болоод чухал ач холбогдолтой болдог гэх юм уу? Тийм ээ. Тийм. Тэгээ үнэхээр яг болоогүй шүү. Арай болоогүй тий. Тийм. Тэгтээ ч аа гоё шүү. Ингээд сонссон чи бүр нэрээс төлөвлөхгүй гинөө гэх. Тэг төлөвлөхгүй ч тэгэл гоё шүү. Оройн шидэл өглөө нь явж байгаа. Тийм. Тэгээд тэр чинь гоё газар байвал тэндээ
нөгөө буудлынхаа нөхдүүдээр дахиад өрөө байна уу? Тэгээ эсвэл юу гэдгийг бид нар ингээд дахиад 1 хоног сонгож болох. Тэр Туркийн тэр нэг Чанаккале гэдэг хот байдаг шүү. Одоо Трой хот байрладаг гэдэг байгаа. Тэр хав бол ингээд айгүй агаар сайтай, өвөл ингээд бүр тасархай гоё агаартай. Айгүй тийм аятайхан. Тэр Троийн музей зүзэн үнэхээр тасархай байсан байхгүй. Тэгэхээр тэнд бид нар чинь нэг ганц хоноол Троийн музейг үзнэ гэж тэнд 3 хонож байгаа байхгүй. А тэгэл туркууд нэг рекламад дэд Измир гэж сүртэй хот байсан. Измир шүн нь очиод боли цаашаа явж ихтэй шүнжэнгөө явчихж байгаа байхгүй. Каппадокио Памуккал орсон. Бас Каппадокио бол гоё. Каппадокио бол гоё газар. Тэр нөгөө дээр үеийн хадыг нүхлээд ингээд бахан байшин болгоцсон. Тэгээд баллуунууд хөөрдөг. Баллуунч тэгээд нэг тийм өвөл бол онцгой байлээ. 100 бол гоё. Өвөл заа юу онцгой энэ баллуун боли гэдэг. Тэгээд юу баллуунаар нь яваа. 100 явал харин тэр баллуун гоё биш үү. А тэр төлөвлөгөө бол тэгээд хүүхдүүдтэй болох юм бол хоёулаа тэгээд шал өөр болох юм байна. Тийм. Угаасаа төлөвлөгөөсөөр аргагүй байдлаар. Тэр нэг юу хэлмээр санагддсан юм байна. Одоо нэг төлөвлөн нөгөө талаасаа ингээд одоо жишээл намайг ингээ хүмүүс юу гэж хардаг шүү. Би одоо жишээл сошиалтаа яг бүх аялж байгаа юмнууд оруулдаг. Өөр юмнууд ер нь их оруулдаг. Чамайг ер нь офисын амир чамбай ажил хийдэг гэж боддог. Угаасаа дээрээс мэдих шаардлагагүй гэж боддог. Яа тэгэхээр угаасаа тэр нь миний үзүүлмээр байгаа зүйл нь л зөвхөн тэр зүйл байгаа даахгүй юу. Тэгэхээр нөгөө нэг ямар амир завтай юм бэ, мөнгөтэй юм бэ одоо юу гэдэг чинь те ингээд айгүй олон янзаар хэлнэ штэ те ер нь бол жоохон хатаархсаж чирж ийн гэсэн үг. Уусаа тиймнүүд бол угаасаа байгаа. Тэгээд тэрнийх нь хариуд нь болохоор хэлэхэд нь мөнгөтэй хүмүүс бол аялдаггүй. Тэгээд эсвэргээрээ яг саяны төлөвлөлт гэдгийг хийснээрээ аялдаг. 3 хоногийн аялал байсан ч гэсэндээ тэрийг төлөвлөдөг гэсэн. Өмнөх оройн ингээд бүх юмаа өмнөх оройн биш. Өмнөх оройн эцсийн байдлаар бэлдэж байгаа шүү дээ. Тэгээд тэрнийг хизээ явах чинь яах чаас хамаарат ингээд 2-7 хоног сарын өмнөөс ер нь бол бэлдэж байгаа тий. Одоо тэнгууд манайхыг одоо маш удахгүй тий наадмын урт амралт эхлэх гэж шүү дээ. Тэгээд наадмын урт амралтаар хаашаа явах үгээ төлөвлөгөө гаргацсан. Дараагийн аялал нь хаашаа өгöd. Ингээд бүгдээрээ ингээд төлөвлөж байгаа байхгүй тий. Төлөвлөхгүйгээр гинт өдөр ингээд гараал явах юм бол санхүүгийн хувьд ч хэцүү, цаг хугацааны хувьд ч гэсэндээ ингээд паникнд ороод тэгэл жинхэнэ нэг хоорондоо хэрэлдэх гэл янз бүрийн конфликтүүд ер нь бол аюу хүүсэн шүү дээ. Тэгээ ингээд юу хараад жишээл яг ингээд замд гараа явахаар айгүйх зөрчлүүд үүсдэг байхгүй харилцааны бас тий одоо нөгөө ингээл тэгин гэж бодсон шүү дээ энэ маршрут явна гэж бодсон шүү дээ тэрийг ингээд яагаад ч юм уу ихэнх үед бол айгүйх тийм зөрчлүүд гардаг гэсэн. Одоо л их хурлаараа хилцээд батлах юм байна шүү дээ өөрчлөлтэй. Тийм угаасаа батлсан ч бас асуудлууд үүсэн тий. Гэхдээ ямар ч зан айгүй тодорхой байх гэдэг юм дээр бол ингээд аль талаасаа л нөгөө хэлхээс нааш бүгд шиг тий бас л ингээд юмнууд гардаг байхгүй. Одоо тэнгууд хүүхдүүд ч гэсэндээ бүгдээрээ ингээд тусдаа бие хүн болохоор ингээд заримд нь таалагдахгүй. Нэгсэндээ 5 үний санал чинь бас хэцүү шттэ ер нь бол тий. Тэгэл зарим нь тийм үзмээрээ үзэхгүй байна гэл тэнгууд зарим нь тэгэл гуниглаа сууж муугалтай. Тэнгууд одоо тэгээ авах те гэж эмэр хөстөл эмэр тэгээ баг байж ах хэвчтэй биш үү те угаасаа. Тэгэхгүй бол ингээл юу байхгүй. Гэтэ хэлэх гэж байгаа санаа нь болохоор ер нь төлөвлөн гэдэг нь болохоор санхугаач төлөвлөн гэсэн үг урьдчилаад те. Одоо 10 хоногийн аялал хийх гэж байгаа бол манайх бол ингээд юуны газрууд дээр ингээд буудлаад ингээд чичнээн олон хоногор явж байсан тэ буудалж явдггүй учраас хамгийн их зардал чинь тэр кемпингийн зардал гэдэг байхгүй. За тэгээ мэдээж дараад нь шатхууны зардал яах ч аргагүй тий. Тэр үстэ зүгтхэн аргагүй. За тэгээ хоол хүнсний зардал гэж гараас нь гарч. Тэр бол гэртээ идчихсэн тэгэл тэнд идчих. Тэгэхээр гэртээ идэгт ямар ч ялгаагүй л идчихэж байгаа учраас тэр нэг тийм зардал гэж боддоггүй гэх юм уу тий нэг тийм ер нь бол нэг тиймэрхүү байдлаар. Тэгэхээр яг тийм хүлээс тэнгууд хүмүүс угаасаа нөгөө нэг кемпинг дээр айгүйх хийдэг штэ тий их мөнгө төлдөг штэ. Тэгээ тэрийг өөр байдлаар шийдэж болно. Тэгээ тэрнээс угаасаа тэгвэл өөрийнх нь гингүүд нөгөө жоохон төгшөөдөг байхгүй тий одоо майхантай ч юм ингээд ингээ явхаас төгшөөдөг. Тэгээ тэр нь болохоор миний бодлоор зүгээр ингээд хүний харах өнцгөл юм шиг санагддаг тий. Тэрнээс биш нэг амар тийм бүр амар хэцүү юм бол байхгүй штэ. Тэгээ бүр эрт дээр үеийн хүмүүс тэрнээс хэцүү нөхцөлд ингээл амьдралтай ингээл манай сувг дээр айгуу гоё хөвчлөлтэй комментүүд ирдэг шүү дээ. Будаага яаж газан дээр агшаадаг вэ гэж. What? Агшаах лекч нэстэ. Тэгээ будаа агшаач мэдгүй байгаа шүү дээ. Тэгэхээр цахилгаанд будаа агшаач чинь агшаадаг байгаа байхгүй хүмүүс одоо. Тийм л юм байна. Тэнгүүд за ихтэй бас арайшгүй хөө. Хээр явж ангууд яаж ингэж гоё хоол идээд агшаагаад ийнвэ гэлтэж байгаа. Тэгэхээр тэр чинь бол нэг амар тэнгүүд нууцаа. Би яа тийч нууцчоор ингээд тусдаа рил оруулаад тэгэл зүгээр л яг ингийн агшаад гэж. Тэгээ тэр нь тэгэхээр ингээ хүмүүсийн ингээ ойлголт нь өөрчлөгдсөн байна гэсэн үг. Тийм ээ. Их маш хотцсон байна. Хотцсон байна гэсэн үг шүү дээ.
зөвхөн будаа агшаад будааг агшаад байх нь шүү дээ тий. Би бүр анх удаа сонсч ийм комент уу? Вау. Бүр ингээ тийм хүмүүс байгаа. Хөгжлөг комментүүд ирж байгаа. Бид бол одоо бас те та маа бол одоо бас экстрим цэргийн сургууль сурцсан учраас те. Тийм чинь бас арай илүү шал байгальтай ойр хүн байгаа шүү дээ. Минь дүлт маргачилж юм та бол тасархаад төвшөнд. Хүмүүсийн ингээ дундаж ойлголт нь бол угаасаа тэрийг хаазан дарахшуул угаасаа түлхнэ гэж бодож байгаа. Тэгээд баг би одоо бүр ингээ дриллер бүр ингээ зөвлөгөө өгье гэж бодоод байгаа шүү дээ. За тий. Газар билетгээ асаанаа. Асаанаа тий. За манайхаа будаага хийнэ саврууга тий. Угаана. Араас нь угаана энэ будааны нөгөө юуг арилтал нь угаана тий. Тэгэл усаа хийн тий галдаараа тавина. За будааныхаа усыг дараа тиймд ашигланаа. Тийм. Тэгэл ингээд хэрвээ чи ямар хоол гэж самараа тэгж агшаажуулна гэд тэгэх юм бол тэр баг вайрлах гээд юм шүү. Ер нь бол тиймэрхүү байдлаар ингээд тэгэхээр тэр комент нь юу хэлж байгаа гэхээр бүх юм бэлэн байгаа гэсэн үг байхгүй юу? Бүх юм бэлэн байгаа. Тэнгүүт тэр нь болохоор би ихлэ тэр хүмүүс ингээд тийм асуугаад харна би ингээд гайхаад захгүй юу? Тоглоом хийгээд ингэж бодсон. Тийм ингээд гайхаад захгүй. Тэгсэн чинь жинхнээс асуугаад байсан байгаа даа байхгүй юу? Тэнгүүт нь тэгвэл ингээд хүмүүс чинь ингээс угаасаа амралт гэхээр аялал гэхээр нэг газар очиод хөвт чинь хоолой хүнээр хилээл ид чинь тэгэхээр чи амар костли штэ тий угаасаа л ойлгомжтой штэ тий тэнгүүт хоолоо угаасаа хүнээр хэлэхгүйгээр өөрөө игээд мяхан барай явах гэхээр амар хэцүү байхгүй тэр хүмүүс. Тэгтээ тэр хэцүү нь болвол нэг хэдхэн жилийн өмнөх одоо хүмүүсийн амьдралаас хэцүү бол яаж биш байгаа байхгүй. Одоо нийлмын орчин үеийн одоо нөгөө нэг майхан ч юм уу айгүй гоё болсон. Бүр амар комфорт байна шүү дээ. Бороо моргон манайс одоо хүүхд байхад майхан тусч усаад л шүү дээ. Амар хогийн байхад тэгэл юу муу чин газын билет чинь нэг пермус гэл нэг масаад бензээ гэл насаас жагаад насаад тий. Тэр чигээ бас аюултай тийш бас хурган хүүхдүүдийн үйл бензин пермус чи аюултай ш. Тэгэл тийм таах чи одоо ч юм уу зүр бүх гэл ас чинь. Тийм тэр мэтчлэн зүгээр ингээд одоо нөгөө нэг ирж байгаа комментуудыг харахаар үнэхээр амар тийм бэлэн юм руу ингээд аль хэдийн орчихсон гэдэг нь ингээд мэдэгдээд тэгээ тэнгуут нь би одоо тэн дээр за байж гэж аал те хүмүүсийн гоё анхаарлыг татгал будаа агшааж үзүүлье гэл тэгэл ингээд агшаач одоо баг нөгөө нэг кампинг зооныг survival зооныг тиймэрхүү хичээлүүд явах юм шүү. Гэхдээ харин тэгэхээр яг нөө хүмүүс өөрсдөө л хэцүү болгож хараад ч юм уу тийм хитрхи ингээл юу ягаал тийм бүр ингээл амар бүх юм ингээл бэлэн байх хэрэгтэй юм шиг бодоод байгаа боловч яг үнэндээ бол тэдний хийх чинь зүгээр л ингээл амьдрал ерөөсөө л ингээл амьдрал. Тэгэхээр тиймэрхүү байдлаар харах юм бол тиймэрхүү байдлаар хараад аялах юм бол бараг та гэртээ байж байгаагаас ч илүү бага зардлаар явах болчиход байгаа хгүй юу? Хотод байх юм бол тэгэл өөр бас активити хийн штт гарч орно одоо яах юм те янз бүрийн өөр юмнууд гэр бүлээрээ хийх болчих жоох байхгүй тий. Тэгэхээр тэрийг ингээд дэнслэхээр ер нь бол тийм амар мөнгөтэй хүмүүс бол аялаад байгаа юм бол байдгүй гэх юм уу тий. Тэгэхээр тэр яг жинхэнэ хүний цал харах үнцэл юм шиг санагдсан. Нийлдээ над дээр туршигдсан шүү дээ. Тийм үү. Юуны хөвсгөлд аялуулж байхдаа би хоол хийх жоохон аяасгүй байхгүй юу? Яг гоо. Чи тэгтээ тийм ол юм даяас том хоол хийхгүй хавьяасгүй. Чанартай нэг хоёр хоол яг хоо байж болно. Гарын гац нэг аа нэг. Тэгээд яасан чинь хоолыг дургүйсэн болохоор гарт төрсэн санаа нь юм байна. За өхс тийм угаасаа нэг байн твчаал ирж байгаа нөхдөд. Юм бэлтээ өгчээ. 2 багт хуваагаал 10 аваад аялдаа явчээ. Очингуудаа за 2 багт хуваад дараа тоглоороо гэж хоол тоглуулаад ялагдсныг за танах хоолоо ингэ. Тэгвэр яг үгүй тэмцээ болоод тэг нэг нь амар ялсан бахархалтай нөгөөд нь ялагдсан учраас тэгээд тийм нөгөө нэг гараараа хийж байгаа л гэдэж бас арай өөртөө байгаад тийм өөр тий. Тэгээд тийм амар тасархай болсон шүү дээ. Тэг шийдсэн юм уу? Тийм шийдсэн. Зүгээр л миний залхуугийн юу. Тэгээд ингээд амар гоё болсон. Би яг энд туршиж ихээр хотод жоохон тэнэг байна. За. Дайматай аялж явж байгаа 2 баг болоор наа би багт орохгүй гэж сууж байгаа юм шүү. Эсвэл би даймагийн баг гэж сууж байгаа шүү. За бас янз янзын арга чарга 9 шийдвэрийг сонсчлаа. За хэдүүлээ ерөнхийдөө нэлийн цаг бол нэлийн төгсчлөө. Тэгээд мэдээж энэ подкаст бол маш сонирхолтой боллоо. Аяллаа тухай ярилцлаа. Бас ар халахын алдартай хоёр хүнийг авчирч юм яриасандаа бол юу баяртай байна. Тэгээд дуусгаас өмнө юм яриа. Болно шүү дээ. Дуусгаас өмнө ярьчаа. За яа. Би нэг яг энэ жилийн легаси шүү. Ер нь яг хоо залуучуудын тийм зөндөөл гоё сайхан юм хийх юм уу тэгэл санаачлаа л те. Өөрхөн мэддэг чаддгаараа нийгэмд тус нэмэр болоод тэрийг нэг цааш нь гоё хүргэж гээл хаанаал чартаачих шиг байна. Тэгээд
би яг энэ жил нөгөө завны аялал хийсэн илүүтэй бас дахиад нэг зүйлийг амар сериэслээ авч үзэж байгаа. Тэр нь болохоор сүүлийн 5 жилийн статистикаар Монгол улсын хэмжээнд 516 хүн зөвхөн яг энэ 6 сараас 8 сарын донд 516 хүн эндээд нас орсон байгаа усанд. Тэгээд жил 100 хүн усанд эндээд штэ Монголд. Тэрнийх нь 30 гаруй хувь нь хүүхэд. Амар харамсалтай тоо. Бид нөгөө ирээдүгээ тэнд алдчихад штэ. Тэгэхээр би болохоор хууцаараа дамжуулаад юу хийсэн баа гэхээр хантаас хүүхдээ аврал гээд аян өрнөлдсөн баа. Тэр нөгөө эцэг эхчүүд хүрхэл санаал эсэлтэй миний тэгээ хантаас хүүхд тэ нэг юм цагирах шиг юм тоглоом байгаад байдаг штэ. Нийлдэг эцэг эхчүүд тэдрийг авч өгөөд тэр нь 50 60 мянган төгрөг. Тэрний орон зүг нөгөө аврах хантааснууд идэх хүүхдийн. Тэр чинь бас ялгаах 50 60 мянган төгрөг. Тэр нөгөө гой сайхан харагдаад хүүхдээс асуувал энэ л гоё гэж штэ. Тийм нөгөө цагирахтай юм гоё штэ. Эцээс хүүхдээ ч аврах ганц зүйл юу хантаас зогх. Тэрийг эцэгчүүд ерөөсөө ач холбогдлыг нь ойлгохгүй. Гой сайхан харагдаад хүүхдийн хөвслэр нь гоёд нь аваад өгчдөг. Тэгээд тэрнээс болж усан тэндэг асуудлууд байна. Хантаа хараас авах вэ? Тэрийг харин би жоохон оройтчод байгаа байхгүй юу? Тэрний яаж явах вэ? Би сая нэг 10 хоног өмнө зарласан. Гэхдээ хэрвээ Монголын томоохон юунууд супермаркетууд дэмжсэн бол баруун зүүн чиглэлийн Улаанбаатартаас гарч байгаа супермаркетууд дээр ингээд хүүхэд томчууд хамаахгүй хантааснууд байж хахаар би төлөвлөж ийсэн. Тэгэл тэр чи ямар хүнд юм биш үү? Тэг зөөлхөн, хөнгөн тэ бас яаж л бол яаж ашиглаж болохоор тийм хантааснууд чинь тийм байдаг болохоор машинаа болон шижиж явж ивэл гол усан хажууд тоглож байгаа хүүхдүүдэд өмсчүүд байж ивэл амар сэф байхгүй юм бол тийм дадах хөвших байдлаас нь би нэг пост оруулаад нэлээд уртын бичээд өөрөө пэйж хоосон дээр бас зарлцсан байгаа даа. Тэгэхээр нэг ч гэсэн хүүхдийн нэг ч гэсэн үнэ аим авчирсан гэсэн л тийм сэтгэлтэй байгаа байхгүй. Тэгээ тэрийг бас нэг хилчил зүйтэй. Одоо ч одоо яг л гол усны цаг болж байна тий. Окей. Чуу санаас шүү. Ер нь манайхан ч тэгэл хүнд гаравчтэй тэгэл болон бүтнэ гээл яаж идэг. Томчуудын хариуцлагын асуудлыг яаж чадах юм бол эдгээр чинь голцоо ариус согтруулганд хэрэгсэн үед орж энддэг асуудлууд. Хүүхдтэр бол 100% эцэг эхчүүд болоод асран хамгаалагч нар хараа хяналттай л. Тийм хараа хяналттай. Тэгээд хараа хяналт байсан ч байна заримдаа тэгээд бас юм шүү дээ тийм. Тэр чинь ингээ гол хэрэг дамж явж байгаад хөл халдал болчихж байгаа байхгүй. Тийм. Тэр үед хамгаалах юм байсан бол тэгэл асуудал шүү дээ. Тийм байна. Окей. За нэг уриалга гарсан байна. Маш сайн зөв уриалга гарсан байна. За тэрийг уриалга хэлэх хэрэгтэй байна тий. За жавцаа бас нэг уриалга хэлдэг. Аялцгаая. Тийм нөгөө нэг яг юу л гэдэг шүү дээ. Яг зам роуд трип хийж явах чинь жолооч нарын л асуудал гэдэг нь бол тий. Тэгээд ялангуяа шөнийн жолоодлого дээр гэрлийн асуудлаас асуудал үүдэг. Бивинийгээ гүйцэж төрүүлэх асуудал үүдэг тий. Тэгэл яг ер нь тийм болохоор аль болох хүний хөдөлгөөн багтаа үед эхлэлийн цэгээ ингэж гараанаас гардаг гэх юм уу тий. Ер нь бол маш эрт гараад тэгээ яг хүний хөдөлгөөнтэй аль болох ингэ зүрх гэж л ер нь бол хичээж явдаг. Тэгэхээр бас яг хүмүүс ер нь бол бас нэг бүгдээрээ ингээл нэг шуурал тий. Яг нэг өдөр ингээл нэг бүгд гарч байгаа гэсэн шил ингээл явах чинь амар бас нөгөө осол ер нь бол тэрнээс их болж үүсдэг шүү дээ тий. Тэр жолоочийн тэр нөгөө нэг айж явал аяндаа өрөндөө гэдэг шиг тэр юугаа барайл явуул бас айгүйх олон замын автомашины ослууд бол сэргийлж чадна тий. Тэгээд тэр гэрэл мэрлийн асуудал бол угаасаа амар хурцтмал юм билээ. Тэгэхээр одоо жолооч нараа өдөөгөө явж бол нэгдүгürt найр хөөж машин барьж болохгүй, хоёрдугаарт нь гэрлээ тохируулж явах хэрэгтэй, гуравдугаарт нь гүйц төрүүлэхдээ үхэж байгаа юм шиг явж болохгүй тий. Эн чинь бас аятайхан яваад ингээд аялцгаах хэрэгтэй гэсэн юм уриалгууд гарч байна. За гол усны дэргэд бол томчууд авист амар базж байна тий. Томчууд бол архитарс одоо тий ус бол одоо бас болохгүй шүү дээ. Бид нар басч болохгүй юм чи усанд яхад бол хүүхдүүдтэй хараа хяналттай ойлгох нь болж өгвөл тэр фантазиг аваад одоо хүүхдүүдтэй хэрэглүүлээд жаншчих юм бол сургачих юм бол энэ бол бас хүний аим насыг аврах нь бол хүүхдийн аим насыг аврах нь бол дамжиггүй байх нэ гэж. За ингээд одоо жигнээс дуусгана. За ингээд хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Тэгээд хэдүүлээ тохирчи дараагийн удаа нэг хэдэн жилийн дараа ч юм 1-2 жилийн дараа ч юм ахаад гуруулаа сууя. Тэр үед бас та бүгдийн аяллаа түүх
бас аривчсан байх баха. Манай даймаа бол бас одоо нөгөө нэг юу харахаас гадна арай өөр юмнууд харж эхлэх бах те. Одоо жавар харахаас гадна одоо юу харах нь жавцаа бол бас юу их нөө бас янз янзын юмнууд. Даймагийн одоо миний хүлээж байгаа тэр пропозлыг хүлээж байгаа. Айгу муухай шахалт үзүүлж байна. Даймаа юу бас наач аюултай. Наад их чи аюултай шүү. За тэр яах вэ? хойно ярья. Энийг контраст дээр ярья. За окей. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Баярлалаа. Манай дугаарыг үзэгч та бүхэн ч гэсэн маш их баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. За бай бай. Баярлалаа.